Бүгдээрэнд энэ өдрийн мэнд хүргэе. За хувийн эрх зүйн шимтгэл сэдвт хилцүүлгийн маань 2 дахь өдрийн хилцүүлэг хүүхдийн өмчлөх эрхийн асуудал гэсэн салбар хуралдаанаар бол эхэлж байна. За өнөөдрийн хилцүүлэгт Монгол Улсын их сургуулийн хуулийн сургуулийн хувийн эрх зүйн танхимын багш хуульч Дугармаа агш маань бол оролцож байна. За хүний эрхийн үндэсний комиссийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гишүүн, унан гишүүн, хүний эрх хамгаалагч Болор сайхан, Хөдөө аж ахуйн сургуулийн эдийн засаг бизнесийн сургуулийн ахлах багш доктор Ундрага багш, Их засаг олон улсын их сургуулийн багш өмгөөллийн Чингис партнер хөрлөлийн захирал өмгөөлөгч Батбаатар өмгөөлөгч нар тус өнөөдрийн шүүх хурлаанд хилцүүлэгт оролцож байна. За ингээд юуны өмнө хилцүүлгийн урилгыг хүлээж авч оролцож байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Өнөөдрийн маань хилцүүлэг үндсэндээ асуулт хариултын хэлбэртэй явагдана. За мөн миний зүгээс асуух асуултаас гадна энэ хилцүүлгийг урьдчилж зарлаад урьдчилсан байдлаар хүмүүсээс бас асуулт авсан байгаа. Тэгэхээр хүмүүсээс ирсэн хуульчдаас ирсэн асуултуудыг би бас та бүхнээс асуух болно. За тэгээд бусад оролцогчд маань бүгдээрэнд нь бас энэ өдрийн мэнд хүргэе. Та бүхэн маань өнөөдрийн хилцүүлэгт оролцоод үүнээс гарсан санал санаачлах бас нэгдээд хуульчдын санал санаачлах нэгдээд хамтарч ажиллах бас боломж нээлттэй шүү гэдгийг энэ ташрамд та бүхэндээ хэлэх гэсэн юм аа. За хүүхдийн эрхийн дэд хорооноос өнөөдрийн хилцүүлгийг зохион байгуулах энэ сэдвийг сонгож авсан шалтгааныг бас юуны түрүүнд та бүхэндээ хэлье. Хүүхдийн өмчлөх эрхийн асуудал гэсэн энэ сэдвийг өнөөдрийн хилцүүлэг сонгож авсан. Урд өмнө бид нар 2 удаа одоо хуульчдын форум гэж зохион байгуулж байгаа үед бол хүүхдийн эрхийн үндсэн асуудал, хүүхдийн эрхэд тулгамдж байгаа асуудал гэсэн ийм ерөнхий сэдвийн хүрээнд бол урд өмнө энэ хүүхдийн эрхийн асуудлыг хөндөж байсан байлээ. Тэгэхээр энэ удаа бол бид нар илүү наривчилж өмчлөх эрхтэй холбоотой асуудлыг хөндөж байна. Нөгөө талаараа энэ маань өөрөө ковид цар тахалтай холбоотой хүүхдийн бас өмчлөх эрхийн асуудал нэлээд зөрчигдөх ийм тохиолдол бас сүүлийн үед нэлээд түгээмэл ажиглагдаад гарах болсон ийм гарах болоод байна. Тийм учраас бол энэ удаа би хуульчдынхаа дунд энэ өмчлөх эрхийн асуудлыг бол хөндөж байна. За ингээд өнөөдрийнхөө хилцүүлгийн хамгийн ихний асуултыг Дугармаа агшаас асууя гэж бодож байна. Асууя. Бид нар бол их сургууль одоо хүүхэд гэр бүлийн асуудалтай холбоотой ингээд альва хилцүүлэг хийхдээ хамгийн түрүүнд одоо Дугармаа агшаас бид нар одоо ерөнхий үндсэн чиглүүлэг авдаг. Тийм учраас Дугармаа агшаас өнөөдрийн хилцүүлгийг эхлүүлье гэж хүсэж байна. За өмчлөх эрхийн хууль зүйн агуулга энэ талаар та биднэрт үндсэн суурь бас үндсэн ойлголтыг өгөөч. Хэрхэн үүсч хэрхэн бий болдго юм бэ? Тэр дундаа гэр бүлийн гишүүд тэр дундаа бүр онцлон хүүхдийн өмчлөх эрх хизээ үүсч хизээ дуусгах болдог вэ? За хүүхэд дотроо бид нар бас дагуур хүүхдүүд, өчилж авсан хүүхдүүд гих мэтчлэн бас бусад нөгөө гэр бүлийн олон хэлбэрийг бас үүн дээр бас онцолж таныг биднэрт бас үндсэн мэдээллийг өгөөч гэж хүсэж байна. За би тэгэхээр цагтаа багтаахын тулд нэгдэх хөндөгдөж байгаа асуудал бол өмчлөх эрхийн суурь агуулга нь ямар байдгийг. За өмчлөх эрх яаж үүсдэг, дуусгар болдог гэдэг асуудлын хүрээнд бол нийт хуульчдад их ойлгомжтой асуудал байж идэг. Тэгэхээр энэ дээр би гол зүйлүүдийн ганц 2 өгүүлбэрээр хэлээд за өнөөдрийн сэдвтэйгээ уялдуулаад хүүхдэд өмчлөх эрх хэдий бий болдгийг ялангуяа одоо сонирхож байгаа асуудал бол дагвар хүүхдийн асуудал хөндөгдөж байна тийм ээ. Өвчлсөн хүүхдийн асуудал хөндөгдөж байна. За энэ асуудлын хүрээнд бол өөрийнхөө саналыг хэлье гэж ингэж бодож байна асуусан асуулт. За нэгдүгээрт нь болохоор өмчлөх эрхийн асуудал бол иргэний өмчлөх эрхийн асуудал бол ерөнхийдөө иргэний эрх зүйн суурь үндсэн гол бие даасан институт гэдэг юм асуудал. За энэ дээр би ганцхан зүйлийг хэлхийг хүсэж байгаа нь юу гэхээр зэрэг өмчлөх эрх гэдэг бол ерөнхийдөө эд хөрөнгийг өөртөө байлгах тийм ээ. За өөртөө байлгаж байгаагийн ач холбогдол нь юунд вэхээр зэрэг тухайн хөрөнгийг бол одоо эзэмшиж ашиглах, захиран зарцуулах гэдэг ийм үндсэн 3 агуулгаар тодорхойлогдож байдаг. За ингээ эзэмших асуудлыг ярихаар зэрэг өөрийнхөө мэдлэлтэй байлгаж байгаа тодорхой эд хөрөнгийн харилцааны асуудлыг төвлөрдөг. За ашиглах асуудал дээр болох дээрээ зэрэг тухайн одоо хөрөнгөөс бий болох ашгийг хүртэх тийм ээ. Энэ асуудал бол одоо бас энэ харилцааны агуулгыг тодорхойлоо явждаг. За мэдээж ойлгомжтой захиран зарцуулах гэдэг гол агуулга бол өмчлөх эрхийн агуулгыг бол одоо бүрдүүлж яадаг. Тэгэхээр захиран зарцуулах эрхийн асуудлын хүрээнд болох дээрээ зэрэг бусдын өмчлөлд одоо тухайн хөрөнгийг шилжүүлэх үү, шилжүүлэхдээ худалдах уу, бэлгэлэх үү, за магадгүй одоо тохиролцооны үндсэн дээр
бусдын өмчлөлт хөрөнгөө шилжүүлэхтэй холбоотой харилцаа. Энэ харилцааны агуулгаар бол одоо өмчлөх эрхийн захиран зохицуулах эрхийн агуулга бол одоо тодорхойлогдож байгаа гэж ингэж хэлхийг хүсэж байна. За ингээд энэ гурван үндсэн шинж бүхий агуулгаар өмчлөх эрх тодорхойлогдож байгаа юм чинь өмчлөх эрх гэдгийг нэгдсэн байдлаар юу гэж тодорхойлох вэ гэхээр зэрэг эд хөрөнгийг өөрийнхөө одоо мэдэл байлгахыг ойлгоно. За дараа нь өмчлөгч байгаа эд хөрөнгөө бол өөрийнхөө хүсэл зэргийн дагуу ашиглах уу магадгүй одоо ашиглахаа болох. За ингээд бусдад худалдах уу гэдэг асуудлыг бол бүхэлд нь багтаахаасаа гадна нэмээд яадгүй гэхээр зэрэг нөгөө өмчлөх эрхийг нь хөндөд эрх ашиг зөрчигдсөн тохиолдолд бол одоо бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхийн асуудал бас энэ өмчлөх эрхийн асуудлын хүрээнд бол багтж яадаг. Ийм зохицуулалтыг бол бид нар нэгдсэн байдлаар өмчлөх эрх гэж ингэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ өмчлөх эрх хэдий үүсэх вэ гэхээр зэрэг хуульчдад их ойлгомжтой байж байдаг. За энэ бол мэдээж ойлгомжтой. Бидний иргэний хуулийн одоо 109-р зүйлээс ахгуулаад 123 дугаар зүйлийг дуустал хүртэлх хугацаагаар өмчлөх эрх үүсэх юм үр дагаврын асуудал бол хөндөгдөж байдаг. За дуу сургалах асуудал ч гэсэн мэдээж ойлгомжтой. Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын хүрээнд өмчлөх эрх дуу сургалахын үр дагаврын асуудал гарч ирдэг. За энэ асуудлыг бол бид нар хүүхдтэй яаж холбох вэ гэдэг асуудал дээр би хоёрдугаарт нь анхаарлаа хандуулахыг хүсэж байна. За өмчлөх эрх бол одоо Монгол улсын үндсэн хуульд зааснаар иргэн бүрт байж байгаа юм эрх байдаг. За энийг бид нар үндсэн хуулийн хүний эрх хэрэгчлөөг тунхагласан 16-гийн 14-т зааснаар хөрөнгөтэй байх, түүнийгээ эзэмших, тийм ээ. Ийм эрхийн асуудал бол одоо үндсэн хуулиар тунхагласан хүний эрх хэрэгчлөөний асуудлаа гэдгийг нэгдүгürt нь хэлхийг хүсэж байна. За хоёрдугаарт нь бол энэ иргэний эрх зүйн хэм хэмжээгээр баталгаажихаасаа гадна холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд дандаа баталгааж идэг ийм эрхийн асуудал шүү гэдгийг давхар хэлхийг хүсэж байна. За тэгээд энэ өмчлөх эрхийн асуудал хүүхдэд хамааралтай болоод гэр бүлийн эрх зүйд хамааралтай болоод ирэхээр зэрэг юу бид нар энэ дээр хөндөж ярих вэ гэдэг асуудал дээр би анхаарлаа хандуулахыг хүсэж байна. За нэгдүгürt нь хүүхэд өөрөө ямар субъект юм бэ гэдэг асуудал гарч ирнэ. За хүүхэд мэдээж ойлгомжтой. Бид нар хүүхдийн эрхийн конвенцэд зааснаар мөн дүүжлэн хүүхдийн эрхийн тухай хуульд зааснаар 18 хүртэлх насны бүх хүмүүсийг хүүхэд гинэ гэдэг ингээд тодорхойлсон байж байгаа. За бид нар үндсэн хуулийнхаа зохицуулалтын хүрээнд энэ хүүхэд өөрөө ямар субъект юм бэ? Үндсэн хуулиар тодорхойлогдсон субъект муу юм уу гэдээ ингээд аваад үзэхээр зэрэг үндсэн хуулиуд хүүхэдтэй холбоотой хоёр заалт байдаг. Нэг нь юу гэхээр үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 11 дахь заалт эхний алхас хүүхдийн эрх ашигыг төр хамгаална гэсэн ийм зохицуулалт байж байгаа. Хоёрдугаарт нь болох тийм үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх нь иргэний журам дүүрэг гээд 16-гийн 4-т иргэний журам дүүргийн хүрээнд бол энэ асуудал зохицуулсан. Иннээс өөрөөр магадгүй хүүхдийн хамгаалагдах эрх ашиг хүүхдийн эрхийн асуудал бол үндсэн хуулиар нарийвчлан тодорхойлогдоогүй байдаг нь ямар учиртай вэ гэдгийг дараах зүйлээр бол тайлбарлахыг хүсэж байна. Нэгдүгürt нь юу гэхээр зэрэг хүүхэд өөрөө ямар субъект юм бэ? Хүүхэд бол бусдын нэгэн адил иргэн таслал тавиад насанд хүрээгүй хүүхэд таслал тавиад насанд хүрээгүй иргэн гэдэг нэршлэр тэр битгий л эрүүгийн байцаан шийдэх ажиллагаанд иргэний хэрэгт болох эрүүгийн эрх зүйд болохтой зэрэг өсвөр насны хүүхэд хүртэл гэж ингэж нэрлэгддэг. Ийм нэршлийн дор хүүхдийн асуудал бол бүхэлдээ хөндөгдөж идэм а гэж хэлхийг нэгдүгээр нь хүсэж байгаа. За энэ нь болох дээрээ зэрэг хүүхдийг иргэнтэй аваадлах авч үзнэ. Харин насны байдал чадамжийн асуудлыг бол одоо бид нар иргэний хуулийн холбогдох зүйл заалтын давуу зохицуулна гэж ингэж авч үзэх нэгдүгээр юм онцлог байна. За хоёрдугаарт нь болох дээр гэр бүлийн эрх зүйд бол гэр бүлийн эрх зүй харилцааны гол агуулгыг тодорхойлж идэг субъект бол ямар эрх зүйн чадвар чадамжтай байх ёстой юм бэ гэдэг асуудал энэ дэр давхар гарч ирж идэг. Тэгэхээр судлаачид өнөөдрийн байдлаар бол гэр бүлийн эрх зүй судлаачид энэ харилцааны субъект их онцлог байдаг. Гэрлэл,
төрөлд, үрчлэлд, ураг төрлийн байдлын хоорондоо холбогдсон ийм хүмүүс байж байгаа учраас тэдний чадамжийн асуудлыг настай холбох, эрх үүргийг нь бол одоо тусгайлан чадамж олгож одоо зохицуулах юм шаардлага байхгүй гэж ингэж үздэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр зэрэг иргэний гэр бүлийн эрх зүйн субъектийн чадамж олвол иргэн гэдэг субъект байхаа хувьд иргэний эрх зүйн субъектийн чадамжтай авь адилхан байна гэсэн юм үндсэн асуудлыг хөнддөг. Дараа нь хоёрдугаар нь болох дээр зэрэг хүүхэд өөрөө энэ харилцааны субъект учраас түүний чадамжийг тодорхойлох уу гэдэг хоёр асуудлыг бас судлаачид хөнддөг. Тэгээд судлаачид хөндөхдөө болов жишээлбэл яг тодорхой насанд хүрсэн тохиолдолд гэр бүлийн хууль тохиомж заснаа тодорхой үүргийг хэрэгжүүлээ явцдаг. 7 наснд хүрсэн бол эцэг их нь тусдаа амьдрах гэж байгаа тохиолдолд хинтэйгээ үлдэх вэ гэдгийг хүүхэд өөрөө хэлэх хэрэгтэй гээл те. Хоёрдугаарт нь болох дээрээ зэрэг магадгүй хүүхэд 14 наснд хүрлээ. Яг гэр бүлийн эрх зүйд ямар эрх үүрэг хэрэгжүүлээ явцдаг онцлогтой юм бэ? Нөгөө харилцааныхаа онцлогоос шалтгаалаад хүүхэд өөрийнхөө эцэг эхийг мэдэх эрхийн хүрээнд бол шүүхэд бие дааж нэхэмжлэл гаргаж өөрийнхөө эцгийг тогтоолох, эхийг тогтоолохоор бие даасан нэхэмжлэл гаргах хэрэгтэй. Өвчлөлтийг хүчингүүд тооцоолохаар бие даасан нэхэмжлэл гаргах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл процессын хууль руу яваад очих дээр иргэний эрх зүй, эрхийн бүрэн чадамжтай субъектийн эрх үүргийг хэрэгжүүлээд явах боломжийг нь хүүхдүүдэд гэр бүлийн хуулиар олгож авах жишээтэй. За энэ байдал нь бол хүүхдийн чадамжийн асуудлыг тусгайлсан байдлаар бол гэр бүлийн эрх зүйгээр зохицуулахгүй гэдгийг үндэс ингэж үздэг. Энэ судлаачид энэ дээр бол ер нь хүүхдийн чадамжийн асуудлыг гэр бүлийн хуулиар тодорхойлон зааж өгөх зүйтэй гэж үзээд тэр 14 наснд хүрчээд бие даад эрхээ хэрэгжүүлэх боломжуудыг их нээлттэй болгож өгье. 16 наснд хүрсэн хүүхдүүдийн эрхийн асуудлыг ч гэсэн зарим улс оронд бол гэрлэх настайгаа холбогдуулаад бас их тодорхой болгоод өгчөө гэдэг ийм үзэл баримтлууд бол байдаг. Гэтэл судлаачид бол ихэнх судлаачид бол гэр бүлийн эрх зүйн харилцааны субъект түүн дотроо хүүхдийн эрх үүргийг тодорхойлох чадамжийн асуудлыг бол иргэний хууль тогтоомжоор зохицуулах нь илүү одоо үндэслэлтэй гэдэг ийм байр суурин дээр бол нэгдэж байгаа юм байлээ. За ингээд үзэхдээ зэрэг манай хууль тогтоомжийг хүрээнд ч гэсэн бид нар гэр бүлийн хуулийг аваад үзэхдээ яг хүүхэд өөрөө 18 хүртэлх насны бүх хүмүүсийг хүүхэд гэж байгаа бол энэ хүүхэд ямар эрх үүргийг хэрэгжүүлэх вэ гэдгийг мэдээж ойлгомжтой гэр бүлийн хуулиар бол зохицуулсан. За энд нэгдүгüүрт нь хүүхдэд хэдийд өмчлөх хэрэг үүсэх вэ гэдэг ийм асуудал гарч ирж байгаа. Энд хүүхэд бол нэгдүгüүрт нь төрснөөр өмчлөх хэрэг одоо хэрэгжүүлэх нээлттэй болно. Өмчлөгээр төрснөөр хоёрдугаарт нь бол хүүхдийг өвчлснээр болно. Гуравдугаарт нь хүүхэд хойд эцэг эхтэйгээ хамт амьдарч байгаа тохиолдолд хүүхэд бол өмчлөх хэрэгтэй субъект болдгоор бол онцлог байдаг. Ийм гурван үндслэлээр хүүхдийн өмчлөх хэрэг баталгаажаад тохиолдолд яаж төрсөн гэдгийг тодорхойлохын цаг үеийн хувьд мөн түнчлэн яаж өвчлөлтийг тодорхойлохын хүүхэд хойд эцэг эх хүүхдийн хоорондын асуудлын хүрээд энэ асуудлыг яаж шийдэх ёстой бэ? Ийм л эрх зүйн үр дагаврын асуудал бол хөндөгддөг. За дээрэс нь нэмээд тэгч ихтэй холбоотой, үр шилжүүлэн суулгахтай холбоотой одоо нөгөө анагаах ухааны хөгжлийн дэвшилт үндэслээд хүүхэд яаж бий болж ийнэ гэдэг энэ асуудлыг хүрээнд гэрээний үндсэн дээр хүртэл хүүхдийн өмчлөх эрх баталгааждаг ийм эрх зүйн үндэслэлтэй болсон байна гэж ингэж үзэж. Тэгэхээр зэрэг магадгүй хүүхэд бол өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй байх энэ эрхийн асуудал бол үндсэн хуулийн иргэнтэй адилтгаж авч үзэх тэр зохицуулалтын хүрээнд мөн түнчлэн хүүхдийн эрхийн асуудлын хүрээнд бол тодорхойлогдно гэж ингэж үзэж байгаа. Тэгээ бид нар хүүхдийн эрхийг нэгдсэн байдлаар яаж тодорхойлох вэ? Энд хоёр асуулт хөндөгдөд байдаг л да. Хүүхдийн эрхийг яаж тодорхойлох юм? Хүүхдийн ашиг сонирхол гэдгийг яаж эрхээс нь ялгаж тодорхойлох ёстой юм бэ? Эрхийг хэрэгжүүлэх үндсэн суурь нь юу байдг вэ? Ашиг сонирхол болж байдаг.
бид нар нэг үг мэд хоршиж хэрэгжилж байгаа боловч эрх өөрөө яадгүй гэхээр зэрэг дандаа тэр олон шалгуураар тодорхойлогдож байдаг хүүхдийн ашиг сонирхол гэдэг өөрийнх нь ашиг сонирхол, эцэг эхийн ашиг сонирхол, нийгмийн ашиг сонирхол. За хууль заснаар тухайн хүүхэдтэй хамааралтай садан төрлийн хүмүүсийн эрх ашиг гэж сонирхол. Тэгээд хүүхэд энэний хүрээнд бол амьдрах, хөгжих, бүхэл бүтэн бие даасан эрхтэй этгээд гэдгийнхаа хүрээнд ашиг сонирхлын асуудал бол хөндөгдөж байдаг. Энэ ашиг сонирхлын хүрээнд нөгөө хууль тогтоомжоор хүүхдүүдэд амьдрах боломжийг олгодог, хөгжих боломжийг олгодог хэм хэмжээ, дөрвөн журмаар тодорхойлогдож байгаа хэм хэмжээний нийлбэрээр илэрхийлэгдэж байгаа хүүхэд хэрэгжүүлбэл зохистой тийм эрхүүдийн нийлбэрийг бид нар юу гэж хэлдэг вэ гэхээр зэрэг хүүхдээ эрх гэж нэрлэдэг байгаа. Тэгээ энэ дээр хүүхдээ эрх дотор бол агуулгаар нь авч үзээд бид нар нэг дөрвөн бүлэгт ангилаад авч үзчихдэг. Тэр дөрвөн бүлэгт ангилж авч үзээд хоёрдугаарт нь нийгэм эдийн засгийн эрх гэдэг эрх хүүхдэд хамааралтай болж гарч ирдэг. За энэ эрхийн хүрээнд нийгэм эдийн засгийн эрхийн хүрээнд хүүхэд өөрийн гэсэн өмчтэй байх хэрэгцээ асуудал үндсэн хуулийн 16-гийн 14 дахь заалтаар тодорхойлогдно. Мөн түнчлэн хүүхдийн эрхийн тухай хуулийн 8 дугаар зүйл, 8-1-ийн 4, за мөн түнчлэн 10 дугаар зүйлийн 11-ийн 10 дахь заалтаар бол тодорхойлогдод гараад ирж байгаа. Мөн түнчлэн хүүхдийн өмчлөх эрхийн агуулга дотор багтжээдэг асуудал бол зөвхөн эд хөрөнгө биш. Эд хөрөнгийг бүрдүүлж байгаа хамааралтай бусад шалгуураар одоо эрх зүйн асуудал ороод ирчдэг. Өөрөөр хэлбэл энэ нь гэр бүлийн эрх зүйг агуулгаар нь ангилдаг эд хөрөнгийн харилцаан дотор багтжээдэг тижээндэтгэх тэтгүүлэгтэй холбоотой асуудал бол хүүхдийн өмчлөх эрх дотор бас давхар ороод ирж байдаг. Тэгэхээр хүүхэд бол тэр хуульд заасан үндслэлүүдээр өөрийн гэсэн өмчлөх хэрэгтэй байх, өмчлөх эрх үүсэх ийм учиртай боловч энэ дээр би нэмээд тэр одоо өмчлөх эрх үүсдэг иргэний эрх зүйн асуудлуудын хүрээнд гэр бүлийн эд хөрөнгө гэдгийг зохицуулсан иргэний хуулийн 125 дугаар зүйлээс эхэлж байдаг ийм хуулийн зүйл заалтын үндсэндээ хүүхэд өөрийн гэсэн өмчлөх эрх бол одоо бас баталгаажиж байдаг шүү гэж. Энэ дээр одоо бид нар дараагийн асуудал ямар асуудал хөндөгч байна? Гэр бүлийн гишүүн гэдэг асуудлын хүрээнд хүүхэд өмчлөх хэрэгтэй байна гэдэг асуудлыг гэр бүлийн эрх зүйн чухалчлаа авч үздэг. 8-1-ийн одоо хүүхдийн эрхийн тухай хууль 8-1-ийн 4 зааснаар бол хүүхэд өөрөө өмчтэй байх ёстой. Тэр өмч байх нэгдүгээр орчин бол хаана гарч ирдэг вэ гэхээр зэрэг гэр бүлд хамааралтай болж гарч ирдэг. Тийм учраас гэр бүлийн эд хөрөнгө бол гэрлэгчдийн эд хөрөнгө, гэр бүлийн бусад гишүүдийн эд хөрөнгөөс бүрддэг гэдэг агуулгынхаа хүрээнд гэрлэгчд гэж хэнийг хэлэх юм? Гэр бүл гэдгийг юу гэж ойлгох юм бэ гэдэг асуудал. Гэр бүлийн гишүүн гэдгийг юу гэж ойлгох вэ гэдэг асуудал. За гэрлэгчд гэдгийг бол бүгдээрээ мэдж байгаа ойлгомжтой. Хүүхдийг төрүүлсэн эцэг эх гэрлэлтээр холбогдсон байхыг бид нар гэрлэгчд гэж нэрлэдэг. Тийм үү? Ойлгомжтой. Харин гэрлэгчдтэй хамт амьдарч байгаа буюу тийм ээ төрсэн эцэг эхтэйгээр хамт амьдарч байгаа хүүхдүүд бол гэр бүлд хамааралтай болж хөрөнгөтэй байх асуудал хоёр өөрөөр зохицуулагдаад байгаа юм асуудлыг би хүндхийг хүсэж байна тэнд. Яг гэр бүлийн гишүүн байсныхаа хүрээнд өмчлөх хэрэгтэй байна гэдэг агуулгын хүрээнд. За энд аваад үзэхдээ зэрэг эцэг эх нь гэрэлтэй бүртгүүлсэн байгаа тохиолдолд тэдэнд хамааралтай хөрөнгө гэж байт юм байна. Мөн түнчлэн гэр бүлийн гишүүн гэдгийг тодорхойлсон гэр бүлийн тухай хуулийн холбогдох заалтыг иргэний эрх зүйд хэрэглэнэ гэж үзэх юм бол тэр нэр томьёо хэрэглэнэ гэж үзэх юм бол гэрлэгчд тэдэнтэй хамт амьдарч байгаа төрүүлсэн болон өвчлсөн хүүхэд дагвар хүүхэд мөн түнчлэн төрлийн садангийн хүмүүсийг гэр бүлийн гишүүд гинэ гэж ингэ тодорхойлсон. За тийм учраас гэр бүлийн гишүүний бүрэлдэхүүнд багтж байгаа хүүхэд бол гэрлэгчд буюу гэр бүлийн бусад гишүүдэд хамааралтай хөрөнгөнд өмчлөх эрхтэй асуудал бол хөндөгдөнө гэж. За тэгээд энэ дээр хүүхэд өөрөө гэр бүлд амьдарч байгаа гэрэлтэй бүртгүүлсэн эцэгээс төрсэн хүүхэд бол хуваарь хөрөнгөтэй бай.
127-гийн 1 рүүгээ очиод зохицуулчихна. За мөн түнчлэн гэр бүлийн гишүүдэд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг эзэмшиж ашиглаж захиран зарцуулах эрхтэй байна, өмчлөх хэрэгтэй байна гэдэг ийм эрх зүйн үр дагаврын асуудал гарч ирж байгаа. Мэдээж ойлгомжтой хуваарьт хөрөнгө байх юм бол тухайн хүүхэд өөрөө эзэмшиж ашиглаад захиран зарцуулаад явчихна. Харин гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнд хүүхдийг эрхэх яаж өмчлөх эрхийн асуудал нь хөндөгддөг вэ гэдэг асуудлыг би хуулийн 3 зүйл заалтыг үндэслэж тайлбарлахыг товч хэлхийг хүсэж байна. Нэгдүгээрт нь 126 дугаар зүйлийг нэгт зааснаар бол гэрэлснээс хойш хамт амьдрах явцад бий болсон хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө бол гэр бүлийн гишүүдэд хамааралтай хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байна. Энэ эд хөрөнгө бол гэр бүлийн гишүүд яаж хамааралтай болдог вэ гэдгийг тус хуулийн 3 зүйл заалтыг үндэслэж хэлхийг хүсэж байна. Нэгдүгээрт нь 126 дугаар зүйлийн 4 дахь заалт. Энэ зүйл заалт бол гэрэлснээс хойш хамт амьдрах явцад хөдөлмөрийн оролцоо, хөрөнгөний оролцоо байсан эсхийг харгалзахгүйгээр тухайн хөрөнгө бол нийт гишүүдэд хамааралтай хөрөнгө байна гэдгийг нэгдүгээрт нь баталгаажуулдаг. Хоёрдугаарт нь 128 дугаар зүйлийн 1 дахь заалт байна. Тэгээ хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бол нийт гэр бүлийн гишүүд эзэмшиж ашиглаж захиран зарцуулах эрхтэн байх хөрөнгө. 129 дугаар зүйл. Энэ бол гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн нэг гишүүнд оног тохиолдолд нийт гэр бүлийн гишүүдэд тэнцүү хуваагдана гэдэг энэ хуулийн 3 зүйл заалтын хүрээнд аваад үзэх юм бол хүүхэд гэр бүл бусад гишүүдийн нэгэн адил байна бошаа сүлжээ тасарчих шиг болов. За тийм байна. За тэгвэл дараагийнхаа асуултыг би ундрага агшаас асуугаад чи. За ундрага агш маань бол хөдөө аж ахуйн сургуулийн эдийн засгийн бизнесийн сургуулийн ахлах багш гэж би өмнө нь танилцуулсан. За яагаад энэ сэдв дээр би ийм эдийн засгийн хүнийг оруулаад ирвэ гэвэл одоо миний яг асуух чинь асуулттай холбоотой. Өмнө өмчлөх эрхийн асуудлыг бол бид нар эдийн засгийн агуулгыг нь бол бид нар бол зайлшгүй ингэж хамтдаа авч үзэх ёстой. Нөгөө талаараас бас энэ өмчлөх эрхийн асуудал маань өөрөө зөвхөн хууль зүйн асуудлаас гадна дээрэс нь хүүхдийн эрхийн асуудал нь өөрөө зөвхөн хууль зүйн асуудал биш. Одоо бүр ингэж салбар дундын асуудал байдаг учраас хориод энэ эдийн засгийн бас судлаач багшийг бол би энэ удаагийн хэлэлцүүлэгт урьж оруулж ирсэн. За тэгээд ундрага агшаас өмчийн эдийн засгийн өмч гэдгийн эдийн засгийн агуулга нь юу гэдэг юм бэ? Хүн бүр өөрийнхөө өөрийн захиран зарцуулах хөрөнгөтэй байж өмчлөх эрхийг хэрэгжүүлэх нь эдийн засгийн хөгжилд ямар нөлөө үзүүлдэг юм бэ? Тэр дундаа хүүхэд эдийн засгийн харилцааны субъект юу болж чаддаг юм уу гэдэг талаас та бас биднэрт хариулт өгөөч. За тэгэхээр эхлээд хэдүүлээ нөгөө эдийн засгийн онол дээр гэдэг юм уу бидний санхүүгийн хичээлүүд дээр үздэг тодорхойлолтуудаас авч үзэх юм бол өмч гэдэг нь болохоор одоо дугуймаа агшийн хэлдгээр одоо хуулиудад заасан даалгаврын адилаар бид өмч гэдэг нь хэн нэгний эзэмшиж байгаа хөрөнгийг хэлдэг. За тухайн хөрөнгийг урт болон богино хугацаанаас харилцан адилгүйгээр бид нэр захиран зарцуулах хэрэгтэй байдаг. За тэгэхдээ яг одоо өнөөдрийн сэдвтэй холбоотойгоор ярих юм бол урт хугацаанд эзэмшиж байгаа хөрөнгийг өөрийн сайн сайхан болон ирээдүйд бий болох тодорхойгүй үйл явдлаас үүсэх эрсдлүүдээс урьдчилан сэргийлэх зорилгоор за аж ахуйн нэгжин, за хувь хүн, гэр бүл, за эргүүлээд бид нэр түрүүний ярьж байснаар одоо өрх гэр маань хөрөнгө эзэмшээд явж байдаг. Тэгэхээр сая дугуймаа агшийн хэлжсэнээр би одоо та бүх хуулиудаа үнэхээр мэддэггүй. Тэгээ сая багшийн хэлж байхад тэмдэглэж авлаа л да. Тэгэхээр тижээлгүүлэх болон тижээгдэх тэр эрх шаардлага нь хүүхдэд байгаад байдаг. Тэр хүүхдийг бид иргэн гэж тодорхойлоод хуулиндаа заасан байдаг юм байна. Тэгэхээр иргэн хүн ямар үүрэгтэй байдаг вэ? Өмч эзэмшиж байгаа иргэн хүн ямар байдаг вэ гэвэл урт хугацаанд тухайн хөрөнгийг өөрт бий болох гэж байгаа эрсдлүүдээс урьдчилан сэргийлэх зорилгоор ямар ч хэлбэрээр хамаагүй санхүүгийн хэрэглэгдэхүүн болгон ашиглах бүрэн боломжтой байдаг. Тэгэхээр мэдээж бид нэр эргүүлээд мөнгөний зах зээл дээр гараад ирэнгүүт санхүүгийн хэрэглэгдэхүүнийг хэдий ч өргөн хэрэглэх
болно. Төдий чинээ бид эрсдлийг тараан байрлуулах замаар өөрсөндөө ашигтайгаар бид үр шимийг бий болгох чадчихдаг байгаа. За тэгэхээр зөвхөн одоо хувь хүндээ ашигтай байна гэдэг нь за энгийнээр ярих юм бол арилжааны банкнаас олгодог хадгаламжийн хүү. За магадгүй зээлийн одоо бага их үүсвэртэй зээлээр хөрөнгө бий болгох зорилтоор санхүүжилт бий болгох зорилтоор тухайн хөрөнгийг барьцааж бас болдог байгаа. За тэгээд эргүүлээд бас Монголд одоо нэг шинэ нэр томьёо гэдэг юм уу? Шинэ нэр томьёо нь юу гэхээр дийлэнхтэй даатгалын бүтээгдэхүүнүүдээр одоо бид бас өөрсдийнхөө хөрөнгийг бас бий болгоод явж болж байгаа. Тэгэхээр 16 нас хүрэмгцээ гэж байгаа. 16 нас хүрэмгцээ хүүхэд демо дээр өөрийн хөрөнгөөрөө тоглолт хийх боломжтой ингээ болцсон. Зах зээл манай дээр үүссэн явж байгаа. Тэгэхээр яг одоогийн туршлагаар гэхээр би бүх хүүхдүүд хийж байгаа үг мэдэхгүй байна. Одоогийн байдлаар 16-та 52 дугаар сургуулийн 11-ийн Б ангийн нэг 7 хүүхэд одоо бидний удирдлаганд одоо нэг юм хэсэг бүлэг групп яадаг. Тэднэр маань яадаг вэ? Өөрийн 100 мянган төгрөг болгоныг валют болгож хувиргаад түн дээрээ тоглолт хийх тийм тоглолтуудыг демо дээр ингээ хийгээ явж идэг байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө эргүүлээд нөгөө талдаа оюуны чадамжийг бий болгож байгаа. Нөгөө талд эрсдэл даах чадамжийг бий болгож байна. Тэгээд гуравт нь болохоор эргүүлээд эдийн засаг хэдий чинээ мөнгөний урсгалыг гэдэг юм уу одоо бэлэн мөнгөний урсгалыг арилжааны банкудаар санхүүгийн зөрчлөлт байгууллагуудаар бий болгох тусам эргүүлээд бид нөгөө инфляц, дефляц, эргүүлээд бүтээгдэхүүн нийлүүлэлт, дотоодын нийт бүтээгдэхүүн гэж нөлөөлөх маш олон хүчин зүйл байгаа. Тэгэхээр асуултанд нь хариулж чадсан болов. Тийм нэлээд дэлгэрэнгүй ярих гэхээр бас хуульчтаасаа ингээд бүр ингээд таад айгүй бүр супер бөө хуйлууд ярих учраас бид нар бол айгүй тийм нээлттэйгээр задгаа ямар нэгэн барьергүйгээр ингээд ерөөсөө онлоод ярьдаг хүмүүс. Тэгээ та хэдийг сая ярих дугуймаа шиг ярихыг сонсоод би бүр тийм тэгэхээр ямар ч хүн бол өөрөө өмчлөх хэрэгтэй. Тэгээд иргэн хүн одоо зах зээл бол айгүй нээлттэй болж байна. Хүн хилтэй зах юм бол өөрийн хөрөнгийг одоо үйл хөдлөх хөрөнгө байтугай гар утсаа хүртэл биднээс за сургаанаа хүртэл хүмүүс ямар ч арилжаанд оруулаад хүүхэд 16 нас хүрээгүй 15 та хүүхэд сургаанаа өөрөө зарж борлуулад эргэлтэнд оруулаад түүнээсээ бий болж байгаа үр ашгаараа өөрийнхөө сургалтын төлбөрийг төлөх тийм чадамжинд хүртэл ингээ хүрсэн явж байна. За баярлалаа. Ундраа агшаас би тэгжээд хоёр дахь асуулт маань нэлээд сонирхолтой асуулт байгаа. Тэрийг би төрдөө хадгалчих гэж бодож байна. За. Болор сайхан хүний эрх хамгаалагч асууя. За хүний эрхийн түгээмэл тунхаглалт хүн бүрийн хөрөнгийг буюу хувьдаа бусдаа хамтран өмчлөх хэрэгтэй гэж заасан тийм. Хэний ч хөрөнгийг дураар авч болохгүй гэсэн. Энэ эрх хүүхдэд юу н хамаатай байдаг юм уу? Олон улсын гэрээ конвенцэд хүүхдийн өмчлөх эрхийг юу н хамгаалсан байдгүй. За баярлалаа. Хүний эрхийн түгээмэл тунхаглал 1948 онд батлагдахтаа бол заавал биелүүлэх шинжгүй олон улсын эрх зүйн баримтчиг байсан. Тэгээд энийг тухайн үед юу гэж харж ирсэн бэ гэхээр яг дэлхийд дахинд анх удаа бүсээс үл хамааран энэ дэлхийг хамарч хүн гэдэг бодгалыг олж төрсөн хүн ямар эрх идэлвэл зохих вэ? Төрийн зүгээс хэрхэн баталгаажуулах вэ гэдгийг анх удаа хүлээн зөвшөөрсөн зарчмын баримтчиг гэж бол хардаг. Өнөөдөр энэ баримтчигийн агуулга яг эрх зүйн хэм хэмжээний хүрээнд ямар байдлаар хувьсан өөрчлөгдөж байгаа вэ гэдгийг харах юм бол яг хүний эрхийн түгээмэл тунхаглал гэдгээрээ бол энэ маань заавал биелүүлэх шинжгүй тунхагийн шинжтэй баримтчиг гэж анх боловсруулж гарч ирсэн боловч яг тухайн баримтчгийн агуулга зарчмыг хүлээж улс орнууд дэмжиж байгаа улс орнууд дотоодын шүүхийн шийдвэр гаргахтаа болон бүсийн хүний эрхийн шүүхийн шийдвэр гаргахтаа ишилж ашигладаг энэ туршлага нь 1948 оноос хойш олон 10 жил өнгөрсөний дараа бол хүний эрхийн түгээмэл тунхаглал бол олон улсын заншлын хэм хэмжээ болсон юм байна. Үүн дотор байгаа зохицуултууд хэм хэмжээнүүд бол заншлын хэм хэмжээ болсон учраас үүнийг биелүүлэх үүрэгтэй гэж харах нь зүйтэй гэдэг чиг хандлага бол илүү өргөн дэлгэр болж байгаа. Тэгэхээр яг таны ишилсэн хүний эрхийн түгээмэл тунхаглалын тэр өмчлөх эрхтэй холбоотой заалт бол сайн дурын шинжтэй заавал биелүүлэх албагүй тухайн улс хүлээн зөвшөөрөөд хуульдаа шингээвэл баруун гэж хариулах биш. Энэ маань тухайн улс хүлээн зөвшөөрсөн бол олон улсын заншлын хэм хэмжээг бид нар хүлээн зөвшөөрж байгаа үйл явц болчихжээ гэж харж байгаа. Тэгэхээр энэ нэг талдаа заавал биелүүлэх шинжтэй буюу үүрэг хүлээлгэж байна л гэсэн санаа.
Тэгэхээр энэ дээр тулгуурлаад аваад үзэх юм бол яг өмчлөх хэрэгтэй холбоотой заалтын өмнө хэнийгч ямар нэгэн байдлаар ялгуурлан гадуурч болохгүй гэсэн заалт байна. Тэгэхээр энэ заалтын дотор бол насаар ялгуурлан гадуурхахыг ч хориглох агуулга байдаг. Тэгэхээр хүүхдийн асуудал ярьж байхад бол бид нар хүүхдийг том болоогүй байна, тодорхой хэмжээнд эрх зүйн шаардлага хангасан насанд хүрээгүй байна гэж ялгах боломжгүй. Тухайн нийгмийн харилцаанд оролцогч этгээд гэж хүлээн зөвшөөрөх нь зүйтэй байна гэдэг агуулга энэ заалтын цаана явж байгаа. Нэг хоёрдугаарч яригдж байгаа зүйл юу юм бэ гэхээр яг таны хэлсэнчлэн ганцаар болон бусдтай хамтарч өмчлөх тухай ойлголт ярьж байгаа. Тэгээ хүн бүр гэдгийн цаана бол хүүхдийг оруулсан гэсэн үг. Тэгэхээр хүнийхэн түгээмэл тунхаглалд бол насаар нь ялгуурлан гадуурхахгүйгээр хүүхдийг ч гэсэн өмчлөх хэрэгтэйг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан байна гэдгийг эндээс харж байна. За үүний зэрэгцээгээр ямар олон улсын гэрээ конвенцээр бас баталгаажуулж хамгаалсан байдаг вэ гэдгийг нь харах юм бол энэ манай Монгол улсын 1-р хорц сойрхон баталсан хүнийхэн тулгуур баримтчгүүд дунд нэг онцлог баримтчиг байдаг. Зохицуулж байгаа харилцаа, агуулга, цар хүрээг нь харах юм бол бусад олон улсын гэрээнээсээ маш өвөрмөц. Энэ нь өөрөө юу юм бэ гэхээр дэлхийн 1-р дайны дараа яг хамгийн эмзэг нөхцөл байдалд орж исэн нийгмийн харилцаанд орж исэн бүлэг бол охид эмэгтэйчүүд хүүхдүүд байсан. За хөгжлийн үйл явцад ялангуяа хөгжлийг дэлхийн 2-р дайны дараа 60-аад он хүртэл бол эдийн засгийн өсөлт, эдийн засгийн тэлэлтэн дээр тулгуурлаж харж исэн үед бол яг хамгийн их гадуурхагдж үлдсэн нийгмийн эдийн засгийн байдлаар боломж хомс өссөн бүлэг бол хүүхдүүд байна. Тэгээд 60 оноос хойш хөгжлийн загвар бол үндсэндээ хүн ямар боломжтой байгаагаар улс орны хөгжлийг харьяа гэдэг дээр санал нэгдээд 80-аад он хүртэл бол үзэл санааг боловсруулж явсан. Энэ дотор нөгөө хүнийг нийгмийн хөгжлийн төвд тавих, хүнд өсөж дэвжих ямар боломж байна? Тухайн хүний эрхийг хэрхэн баталгаажуулсан байна гэдгээр улс орны хөгжлийг харна гэдэг маань өнөөдөр хүний хөгжлийн индекс мянганы хөгжлийн зорилтууд тэгээд 2000-аас 2015 онд хэрэгжүүлсэн болон одоо хэрэгжиж байгаа 2015-аас 2030 оны хоорондох төгтөртэй хөгжлийн зорилгод бол ямарваа нэгэн байдлаар хэнийг ч ялгуурлан гадуурхахгүйгээр тухайн хүнд өсөж дэвжих бүх боломжийг олгоно гэж. Тэгэхээр энэний цаана бол яг олон улсын улс төрийн амлалт дотор бол хүүхдэд ээлтэй таатай боломжийг бүрдүүлнэ гэдэг маань ингээд өргө утгаараа орчжээ гэсэн санааг харж болно. Үүнийг алсын хараа 2050 болон манай үндсэн хуулийн 92 оны үндсэн хуулийн агуулгад хэрхэн шингэсэн байгааг дуурмаагш бол тооч дурдсан байгаа. За энтэг уялдуулаад яг энэ цогц байдлаар хөгжүүлэх тухай ойлголтыг манай олон улсын гэрээний дотор хэр зааж өгсөн юм бэ? Манай Монгол улсын төр үүнийг заавал биелүүлэх үүрэг хүлээдгүй гэдэг асуулт гарч иж байгаа. Хэрвээ хүлээдэг бол баталгаажуулах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр 1989 онд яг энэ улс орнуудын хөгжлийн суурь дээр харж агаад дэлхийн 1-р дайн, дэлхийн 2-р дайны туршлага дээр хүүхдийг хэрхэн эрүүл аюулгүй таартай орчинд хүн болгох вэ гэдгийг бүр тусгаалan анхаарч тухайн үеийн олон улсын гэрээнүүдийг боловсруулдаг байсан техникээс өөр байдлаар хүүхдийн эрхийн тухай конвенцийг боловсруулсан. Өмнө нь бол тодорхой нэг асуудлыг наривчлан зохицуулах, эсвэл тодорхой нэг хүний эрхтэй холбоотой асуудлыг ингэж шийдэхийн тулд одоо юу гэдэг арьс үндсээр алгачлах үзлийн эсрэгч гэдэг юм уу? Нэг бол иргэний болон улс төрийн эрхийг баталгаажуулна ч гэдэг юм уу? Нэг тодорхой нэгэн харилцааг барьж авч олон улсын гэрээгээ боловсруулж хэм хэмжээ болгодог байсан бол одоо эрүүдийн шүүхээс ангид байх ч гэдэг юм уу? Яг энэ 89 оны хүүхдийн эрхийн тухай конвенц бол бүр ингэ цогцоор нь тухайн хувь хүн нийгмийн амьдралд идэвхтэй оролцох бодгал болохын тулд ямар ч төр, ямар ч дэглэм, байгууламж зохицуулттай байсан хүүхдийг хэрхэн хамгаалж эрхийн баталгаатай ажиллах вэ? Тэгээд тэр эрхийг нийлүүлэхийн тулд ямар арга хэмжээ авах вэ гэдгийг бол ингээд 4 айс савд эрхийг нь ангилсан гэдгийг бол дуурмагш бас дурдсан. Тэгэхээр энэ 89 оны хүүхдийн эрхийн тухай конвенцийн агуулга бол нийгэмд оролцож байгаа хүн бүр хэрхэн хүүхдийн өмнө үүрэг хүлээхийн төр, эцэг их, хамт олон олон нийт гэр бүлийн гишүүд гэдэг тэр нийгмийн амьдралд оролцож байгаа гудамжинд зэрэгцэж алхаж байгаа хөр шайлын танилаас ахуулаад төрийн албан хаагч хүртэл юу хийх вэ гэдгийг бол өргөн дэлгэр зохицуулж өгсөн байна. Тэгээд яг үгчиж харах юм бол яг хүнийхэн түгээмэл тунхаглал дээр заасан шиг хүүхэд өмчлөх хэрэгтэй гэсэн заалт бол хүүхдийн эрхийн тухай конвенц дээр байхгүй. Гэхдээ хүүхдийн эрхийн тухай конвенцийн нэг гол үзэл баримтлал өөрөө ямар агуулгыг илэрхийлдэг вэ? Тэгэхээр хүүхдийн дээд ашиг сонирхол гэдэг нэр том яваад. Тэгэхээр хүүхдийн дээд ашиг сонирхол гэдэг нэр томьёоны цаана
хүүхдийн эрхийг баталгаатай эдлүүлэхийн тулд зарчмын хувьд юуг анхаарах юм? Энийг хэрхэн процесс болгож өрнүүлэх юм? Гарч байгаа үр дүнгээ яаж харах вэ гэдэг ийм 3 том зүйлийг харьцуулан харахад энэ хүүхдийн дээд ашиг сонирхол гэдэг зүйл бол маш чухал үр нөлөөтэй гэж. Тэгэхээр ашиг сонирхлыг ялгах тухай дээр илтгэгч зочны дурдсан яриаг холбоод аваад үзэх юм бол бид нэр энэ олон улсын гэрээн дээр байгаа дотоодын хууль тогтоомж нийгмийн адил мөрдөж шүүхийн шийдвэр гаргахдаа ашиглах ёстой энэ хүүхдийн эрхийн тухай конвенц дээр байгаа дээд ашиг сонирхол гэдэг чинь юу гэж харах вэ гэдэг асуулт гарч иж байна. Тэгэхээр яг энэ олон улсын гэрээг тайлбарсан хүүхдийн эрхийн хороо гэд шинжээчдээс бүрдсэн хорооноос бол одоогийн байдлаар бол 25 тайлбар гарсан байна. Яг энэ хүүхдийн эрхийн тухай конвенцийн агуулгыг юу гэж ойлгох вэ? Энэний цаана бид нар юуг анхаарах ёстой юм бэ гэдгийг тайлбарлсан хуулийн тайлбар гэдэгтэй адилхан энэ олон улсын гэрээний агуулгыг тайлбарлсан ерөнхий зөвлөмж гарсан. Энэ ерөнхий зөвлөмжийн яг 4 зүйлийг та бүхэнд бол онцгой танилцуулъя гэж хүсэж байна. Яагаад гэвэл яг хүүхдийн өмчлөх эрхийн холбоотой асуудлыг өмгөөлөхөд, баталгаажуулахад, шүүхээр шийдвэрлэхээр ажиллахад яг энэ 4 тайлбар бол бидэрт бол маш чухал байна. За нэгдүгээрт нь болохоор яг энэ хүүхдийн ашиг сонирхол гэдгийг яг бид юу гэж авч үзэх юм бэ гэсэн тайлбар байна. Тэгэхээр хүүхдийн ашиг сонирхол гэдгийг бол товчоор харуул ямарваа нэгэн шийдвэр гаргахдаа хамгийн дээд зэргээр хүүхдэд таатай ээлтэй байдлаар асуудлыг шийдэх ёстой гэсэн үг. Тэгэхээр энэ маань хууль боловсруулж батлаж хэрэгжүүлэхтэй ч шүүхтэр шийдвэр гаргахтаа ч ямарваа нэгэн маргаан зөрчлийг хянан хилцэхтэй ч хэрвээ хохирол учирсан байх юм бол хохирлыг нөхөн барагдуулах, эрхийг сэргийн эдлүүлэхтэй ч гэсэндээ хүүхдэд хамгийн дээд зэргээр ээлтэйгээр шийднэ гэсэн нэг агуулга байна. Тэгэхээр хүүхдийн дээд ашиг сонирхол гэдгийн цаана яг энэ хүрээг нь аваад үзэх юм бол дээр зочдын дурдсанчлан хууль зүйн харилцаанд ч тэр эдийн засаг санхүүгийн харилцаанд ч тэр хүүхдэд ээлтэй байх шийдвэрүүдийг энэ тэргуунд анхаарч гаргаж явах тухай ойлголт гарч ирж байна. За тэгвэл энэ хүүхдийн дээд ашиг сонирхол гэдгийн цаана хүүхдийн өмчтөй байх асуудлыг хүртэл ингээд давхар агуулгаар анхаарч байгаа юм байна. Нийгэм эдийн засгийн баталгааг бүрдүүлэх, нийгэм эдийн засгийн хувьд идэвхтэй оролцох таатай боломжийг хүүхдийн эргэн тойронд үүсгэн бий болгоно гэдгийн цаана өмчлөх эрхийг баталгаатай байлгах ёстой юм биш үү гэдэг зарчмын асуудал шингэсэн байна гэсэн. За тэгвэл нэгдүгээр зарчмын асуудлыг ингэж харж байгаа бол үйл явцыг яах вэ гэхээр яг бидний хувьд бол хуулийг хэрэгжүүлэх болон шүүхийн шийдвэр гаргахдаа хуулийг ашиглах тухай асуудал гарч ирдэг. Тэгэхээр яг энэ дараагийн нэг зөвлөмж маань өөрөө юу юм бэ гэхээр яг энэ хүүхдийн дээд ашиг сонирхлыг бид нар энэ тэргуунд анхаарахын тулд яах ёстой юм бэ гэд бүр хүүхдийн байр суурийг хэрхэн харгалзах уу, хүүхдийг хэрхэн тодорхойлох уу, хүүхдэд ээлтэй гэр бүлийн таатай орчин, гэр бүлийн харилцааг нь хадгалахын тулд яах вэ гэдгийг бол тусгаал нь тайлбарч өгсөн байна. Тэгээ энэ дээр юу гэж онцлсан бэ гэхээр ямар нэгэн эдийн засгийн юм уу эсвэл санхүүгийн хүчин зүйлээс хамаарат шууд хүүхдийг эцэг эхээс салгахыг хүлээн зөвшөөрөхгүй. Хүүхэд санхүүгийн юм уу эсвэл ямарваа нэгэн материалыг гачигдалд орсон эсвэл тухайн гачигдлыг нь эцэг эх нь өөрөө асарч халамжилж явах үедээ арилгаж чадахгүй байх юм бол төрийн зүгээс хэрэгцээг нь хангахын тулд тухайн гэр бүлийг зохистой бүхий л байдлаар дэмжинэ гэдэг агуулга гарч ирж байна. Тэгэхээр энэ цаана юу яригдж байна вэ гэхээр ядуу байсан ч тухайн хүүхдийн өмчлөх эрхийг өмчтөй байх боломжийг нь гэр бүлийн харилцаанд нь хадгалахыг төр энэ тэргуунд анхаарах юм байна гэдэг санаа явж байгаа. Тэгэхээр энэний цаана зарчмын үед юу яригдж байна вэ гэхээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрдэг нэг том зарчимтай адилхан хүүхдийг нийгэмс тусгаарлах хорих бол хамгийн эцсийн арга хэмжээ байна гэдэг шиг хүүхдийг гэр бүлийн орчноос нь эцэг эхээс нь гэр бүлийн харилцаанаас нь салах бол эцсийн арга хэмжээ байна. Энийг хизээч өмчн дээр тулгуурлаж санхүүгийн эдийн засгийн нөхцөл байдлаар тулгуурлаж хийж болохгүй юм байна гэсэн агуулгыг тайлбарласан байна. За дараа нь яригдж байгаа нэг зүйл бол бүр хүүхэд яг өмчлөх хэрэгтэй өмчийг нь ингэж хамгаална. Хүүхдийн өмчийг ингэж анхаарна гэдэг зүйлийг бол яг олон улсын гэрээ конвенцийн хувьд бол бидний яг манай үндэсний хуульчдын үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хуульчдын хувьд бол тэр болгон ашиглаад авах завдал болдгоо. Тэр болгон анхаарал хандуулах шаардлагагүй ач холбогдол багтай практик ач холбогдол өнөөдрийн хувьд бол яг хэрэглээнд бага байгаа нэг олон улсын конвенц бол
энэ олон улсын хувийн эрх зүйн Гагийн конференц гэдэг 1955 онд байгуулагдсан ийм байгууллага байдаг. Тэгээд 1955 онд байгуулагдахтаа гол төлөв Европын улс орнууд байгуулах гишүүнчлэр үүсгэн байгуулахдаа Японтой хамтарсан байна. Тэгэхээр энэ маань бол ингээд дэлхий дээр байгаа бүх ТV-ийн төлөөлөл бол одоо гишүүнээр ажилладаг. Тэгээд олон улсын хувийн эрх зүйн хүрээнд яг энэ эцэг ихэн салсан байх юм бол эсвэл эцэг ихэн хилийн чандад тусдаа амьдарч явах юм бол эсвэл эцэг ихэн шилжин нүүсэн байх юм бол нэг бол хүүхдийг яг энэ дэмжих зорилгоор гэр бүлийг нь хадгалах бусад хэлбэрүүдийг баталгаажуулах зорилгоор юуг анхаарах ёстой вэ гэдээ үндсэндээ яг энэ олон улсын хувийн эрх зүйн Гагийн конференцоос яг бидний энэ яриатай холбоотой бол 3 конвенц байна. За 18 дугаар конвенц тэрний юу юм гэхлээр салах хууль ёсны арга замаар гэр бүл салахыг хүлээн зөвшөөрөх тухай конвенц 1970 оны. За дараагийнх нь болохоор 1996 оны хүүхдийг хамгаалах, хүүхдийн өмнө эцэгхийн хүлээсэн үүрэг, түүнтэй уялдаатай харьяалал, хуулийн хэрэглээ, түүнийг мөрдүүлэх олон улсын хамтын ажиллагааг хүлээн зөвшөөрөх тухай конвенц гэдэг 1996 оны конвенц. За тэгээ 2007 оны тэр хүүхдийг дэмжих, гэр бүлийг хадгалахын тулд бусад хэлбэрүүдийг хүлээн зөвшөөрөх тухай конвенц гэсэн ийм 3 олон улсын конвенц дээр бол бүр хүүхдийн өмч гэдэг нэр том яваа. Хүүхдийн өмчийг хилийн чандад байвал яаж хамгаалах юм? Гэр бүлээсээ салсан тохиолдолд яаж зохицуулах юм? Хоёр өөр улс хоорондоо өөр гэр бүлийн харилцаа өмчийн зохицуулт байх юм бол алийг нь анхаарч энэ асуудлыг шийдэх юм бэ гэдгийг бол энэ олон улсын хувийн эрх зүйн Гагийн конференцийн яг энэ дээр дурдсан 3 конвенцоор бол наривчлан зохицуулсан байна. За манай Монгол улсын хувьд энэ Гагийн конференцийн бол гишүүн биш. Гэхдээ гишүүн биш боловч манай Монгол улсын хувьд бол яг энэ иргэний хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой 1954 оных нь конвенцийг хүлээн зөвшөөрсөн. За 1961 оны гадаад хилийн чанддах төрийн байгууллагын баримтчгийг хуульчлан хууль ёсны баталгаажуулахыг нь шаарддаг тэр шаардлагыг арилгах тухай конвенц гэж байгаа. За тэгээ бидний маш сайн мэдэх бол нөгөө улс хооронд үржилж байгааг хүлээн зөвшөөрөх, ийхүү үржилсэн тохиолдолд хүүхдийг хамгаалах хамтын ажиллагааг дэмжих 1993 оны конвенц байна. Тэгэхээр манай Монгол улсын хувьд бол яг энэ олон улсын энэ гэрээ конвенцийг бол ашиглах, тэгээ түүнийг улам сайжруулах боломж бол байгаа. За одоо нэг яригдж байгаа зүйл нь юу гэхээр хүний эрхийн үндэсний комиссийн төлөөлөл байгаатай уялдуулаад нэг зүйлийг онцлоход бол яг энэ хүүхдийн эрхийн тухай конвенцийн нэг том тайлбар нь юу гэдэг вэ гэхээр энэ хүүхдийн эрхийг зөрчсөн тохиолдолд түүнийг сэргээдлүүлэхийн тулд хүний эрхийн үндэсний байгууллага хэрхэн ажиллаж болох вэ гэдгийг бүр тусгаалan зааж өгсөн байгаа. Тэгэхээр энэ дээр яригддаг зүйл юу гэхээр шаардлагатай тохиолдолд эцэг их нь хүүхдийнхаа өмчийг зөв бусаар ашиглаж ивэл, зарцуулж ивэл, эсвэл хүүхдийнхээ ашиг сонирхолд нийцүүлж тэр хүүхдээ асарж тэжээнд итгэх үйл явцдаа өмчийг нь өөр дээрээ хадгалж явах үедээ хүүхдийн өмчийг одоо дур зоргоор гэдэг юм уу хүүхдэд ээлгүй байдлаар зарцуулж байна гэж хүүхэд өөрөө үзэх юм бол хүний эрхийн үндэсний байгууллагада гомд гарах боломжтой байх ёстой гэж байна. Тэгэхээр хүүхдийн эрхийн зөрчил надад тулгарлаа гэд хүүхэд шүүхэд хандихад бол тэрэн дээр бол заавал ингээд процессын шалгуурууд байдаг бол тийм шалгууртай улс орнуудын хувьд бол хүний эрхийн үндэсний байгууллага нь хүүхдийн эрхийн гомдыг хүлээж аваад шаардлагатай бол төлөөлөл нэхэмжил гаргаад тэр эцэг их хууль ёсны асран хамгаалагч тэжээнд итгэгчийнх нь буруутай үйл ажиллагаанаас хүүхдийг хөндлөнгөөс хамгаалах боломжийг бүрдүүлсэн байх ёстой. Үүн дээр нь хүний эрхийн үндэсний байгууллага буюу манай Монгол улсын хөрсөн дээр Монгол улсын хүний эрхийн үндэсний комисс хүүхэд хаач байсан, тухайн улсын хаач байсан тэр комист хандах, комист хүрэх боломжийг нээсэн байх. Тэгээд дотоод дүрм журмаараа өрөөл гомдлыг шийдвэрлэхдээ хүүхэд хандвал хүүхдийн гомдлыг ийхүү шийдвэрлэнэ гэж тусгаалan журмсан байх зүйтэй байна гэдэг тийм конвенцийн тайлбар байна. Тэгэхээр таны асуусан асуултанд нэг үгээр хариулах юм бол хүүхдийн өмчлөх эрхийг олон улсын конвенцоор баталгаажуулсан. Баярлалаа. За баярлалаа. За яг болор сайхан эрх зүйчийн саяны хэлсэн тайлбартай холбогдуулаад
Хунан гишүүнээс яг дараагийн асуултыг асууя. Хүний эрхийн үндэсний комиссийн хүүхдийн өмчлөх хэрэгтэй холбоотой гомдлууд ирдэг үү? Ямар хэлбэрийн хэрвээ ирдэг бол ямар хэлбэрийн зөрчил, ямар хэлбэрийн одоо ийм зөрчил түгээмэл байдаг вэ? Энэ тал дээр одоо хүний эрхийн үндэсний комиссаас бас ямар арга хэмжээ өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлээд байна вэ гэдэг талаар хэдийгээр та бүхэн томилогдоод удаагүй байгаа ч гэсэн зайлшгүй бас би энэ асуултыг асуух зүйтэй болов уу гэж бодож байна. За баярлалаа. Танд хунан гишүүнд. Одоо болж байна уу? Одоо болж байна. Одоо болж байна. За бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Тэгээд хуульчтай бас хуульчдын тэгээ мөн одоо энэ одоо зайлшгүй шаардлагатай шийдэх бидний нэмэлт зохицуулт хийх ийм одоо асуудлаар ийм хилцүүлэг зохион байгуулж байгаа хуульчдын холбооныхондоо их баярлалаа гэж хэлье. За энэ хүүхдийн эрхийн асуудал, хүүхдийн өмчлөг эрхийн асуудал одоо холбоотой гомдлууд бол комиссд ирдэг. За өнгөрсөн онд хүний эрхийн үндэсний комиссд 790 гомдол ирснээс 21 нь бол хүүхдийн эрхтэй холбоотой гомдол байсан. За он гараад одоо 6 сарын байдлаар хүний эрхийн үндэсний комиссд үндсэндээ 700 орчим гомдол ирсэн. За үүнээс яг хүүхдийн эрхтэй холбоотой 12 гомдол байгаа. Яг шууд одоо хүүхдийн өмчлөх хэрэгтэй гэсэн гомдлыг бол одоо байхгүй гэж хэлж болно. Гэхдээ ирж байгаа хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой гомдолд ингээд дунд магадгүй өөр асуудлаар ирж байгаа гомдол дунд энэ хүүхдийн эрхийн асуудал, ялангуяа хүүхдийн өмчлөх эрхийн асуудал бол орсон байдаг. За би нэг тодорхой хэдэн жишээг хэлье гэж бодож байна. За орон нутгаас манай дээр гомдол ирсэн байдгийн. Энэ бол нөгөө шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой гомдол байгаа юм. Өөрөөр хэлбэл нөгөө хүний одоо үр гүйцэтгэгчийн дансыг битүүмжилсэн асуудал, албан үр гүйцэтгүүлж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Энэ хүрээнд бол давхар нөгөө үр гүйцэтгэгчийн хүүхдийн дансыг битүүмжилсэн ийм асуудал гарсан байна. За тэгэхээр энийг бол бид нэр одоо түрүүн бас яригдлаа. Нэг хүүхдийн дээд эрх ашиг, хүүхдийн язгуур эрх гэдэг ийм одоо зарчим үзэл баримтал энэ үнэт зүйлийг бол нэн тэргуунд тавьж ажиллаж байгаагийн хувьд энэ дээр бол анхаарал хандуулж бүр тусгайлан энэ асуудлаар бол шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт бол шаардлага өргүүлсэн байна. За тэгэхээр энэ гомдлын хүрээнд бол яг энэ хүүхдийн эрхийн одоо энэ хүүхдийн өмчлөх эрхтэй холбоотой өөрөөр улсаас өгж байгаа тэр 20 мянган төгрөгийн энэ зарцуултыг бол зогсоосон асуудал. Тэр 20 мянгаыг бол хүүхдийн өмч гэж үзэж байгаа. Тэгэхээр энийг 9 сарын хугацаанд ингээд одоо зарцуултын зогсоосон байгаа. Ийм одоо тэгэхээр энэ бол бид нэр энэ хүүхдийн өмчлөх эрх, хүүхдийн эрх ашигт бол харшилж байна. Энийг бол зөрчил гэж үзэж байгаа. Мөн одоо дээрээс нь давхар хэд хэдэн одоо зөрчлүүд байсан. Өөрөөр хэлбэл цалин хөлс орлогоос нь бол одоо 50% одоо суудах байдал 100%-аар суудах гэсэн ийм асуудал. Энийг бол ингээд нийлүүлээд бид нар хүний эрхийн үндэсний комиссийн гишүүний шаардлагыг өргүүлж талсан зогсоох, зөрчлийг арилгах, тэгээд хүчирхийллийн хурлыг барагдуулах ийм одоо шаардлагыг өргүүлж ажилласан. За үүний үндсэн дээр бол зөв арга хэмжээ авсан байна. Өөрөөр хэлбэл тухайн одоо шийдвэр гүйцэтгэгчд бол арга хэмжээ авч шийдвэрлсэн. За энэ кейсээс юу харагдаж байна вэ гэхээр манай алба хаагчид бол энэ хүүхдийн дээд эрх ашиг мэдээж хэрэг альва үйл ажиллагаа, альва харилцаа бол явагдгаараа явна. Хуулийн зүйл залтар бол зохицуулагдана. Гэтэл тэнд бол хүүхдийн дээд эрх ашиг үргэлж байх ёстой гэдэг энэ одоо үзэл санаа маань бол байхгүй алдагдж байгаа. Энэ талаар мэдээл байхгүй байх магадaltaй байсан байна гэдэг энэ асуудал болж байгаа. За мөн одоо энэ шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн энэ зарим зүйл заалтыг бас бид нэр зөв ойлгож хэрэглэх тал дээр бол алба хаагчдын чадварыг нэмэгдүүлэх, олон нийтийн ер нь энэ мэдлэгийг бас дээшлүүлэх шаардлагатай болов уу гэсэн ийм одоо дүгнэлт хийгээд байгаа. Төгөлбөр төлөгчийн тогтмол цалин хөлс бусад орлого гэдэг ийм асуудал яригддаг. Тэгэхээр тэр хүүхдийн мөнгө одоо шил бусад орлогод оруулж одоо тооцож яах гэдэг бол өөрөө бас
учир дутагдaltaа. Тиймээс энэ дээр одоо бид нар бас ажиллаж энийг тодорхой болгох ийм бас зайлшгүй шаардлага байгаа юм болов уу гэсэн юм. Харин энэ кейсээс бол нэг ийм зүйл харагдаж байгаа. За дараагийн нэг кейс байгаа. Энэ ямар асуудал вэ гэхээр бас арилжааны банктай холбоотой яг энэ нөгөө хүүхдийн одоо мөнгийг бас үүргийн гүйцэтгэлд суутгасан юм асуудал. Тэгээд энэ дээр бол яг хөө зүгээр банкны зүгээс бол ямар тайлбар хэлдэг вэ гэхээр нөгөө банкны данс эзэмшигч одоо өөрөөр хэлбэл хоёр хүүхдийн одоо эцэг нь асран хамгаалагч төлөөлөгч нь хүсэлт гаргасан гэдэг юм ярьж. Гээд нарийн үзэхээр тэр хүсэлт нь бол одоо бас учир дутагдaltaа алдаатай. Зүгээр одоо тэр нөгөө хүүхдийн данс нээх ийм одоо маягтан дээр тэр данс руу орсон мөнгийг одоо шилжүүлэх ийм нэг бүртгэлийн маягт байгаа. Энэ бол анх данс нэхэд үндсэндээ бол ийм өргөдөл гаргахад хүүхдийн мөнгө авахтай холбоотой ийм өргөдөл бүгэлж өгдөг юм байна л да. Тэгэхээр энэ нь бол эргээд бас харахад учир дутагдaltaа санагдаж байгаа. Тэгэхээр зөвхөн ийм байдлаар ингэж явах нь хүүхдийн тэр мөнгийг бол зориултын бусаар зарцуулах бас эрсдэл нөхцөлийг бол бүрдүүлж байна. За мөн энэ дээр ямар асуудал ажиглагдсан бэ гэхээр тэр хүүхдийн мөнгө ерөөсөө зөвхөн хүүхдийн мөнгө орох энэ данс байгаа байхгүй. Тэгэхээр тэрнээс бол өөр одоо тийшээ орлого орох юм одоо ямар ч юм боломжгүй ийм данс нээж байгаа тохиолдолд банк дотроо тэр данснаас ингээд үүргийн гүйцэтгэлд суутгал хийж айлсгүй тэр данснаас одоо юуны хууль ёсны төлөөлөгчийн данс руу шилжүүлсэн одоо эцэгийнх нь данс руу шилжүүлсэн мөнгнөөс үүргийн гүйцэтгэлд авж байгаа нь бол өөрөө бас учир дутагдaltaа санагдсан. Тэгэхээр нэг ийм асуудлууд бол түгээмэл байгаа юм шиг байгаа. Одоо манад ирсэн энэ жишээн дээр бол бид нэр одоо дэлгэрэнгүй судалж тодорхой тайлбар мэдээллийг бол ингэж авч үндэсний үндснээр нэг ийм дүгнэлтийг хийгээд байгаа. За үүнтэй холбоотой бол мөн одоо комиссийн зөвлөмж бол боловсруулагдж байна. За эндээс бол бид нэр бас энэ харилцааг ер нь бас нарийн болгох шаардлагатай. Энэ банкуудын дотоод журам зохион байгуулалтуудыг бас сайжруулах. Тэгээд энэ хүүхдийн данс хүүхдийн мөнгө авдаг данс бол тэрнээс одоо өөр данс руу шилжүүлээд одоо эцэг эхийнх нь хууль ёсны төлөөлөгчний данс руу шилжүүлсэн тохиолдолд бас авахгүй байх, суутгахгүй байх ийм одоо арга хэмжээг бас авдаг болох ийм одоо зохицуулт хэрэгтэй юм байна гэсэн юм дүгнэлтийг бас хийгээд. За гурав дахь кейс нь бол энэ хүүхдийн нөгөө одоо өмчөд тооцогдож байгаа энэ улсаас олгож байгаа мөнгөн хөрөнгийг зарцуулах энийг одоо яг тухайн хүүхдэд нь одоо олгохтой холбоотой тэр хүүхдэд одоо зарцуулахтай холбоотой ийм нэг асуудал байгаа. За энэ бол одоо дүүргийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэрэгцээтэй холбоотой байгаа. Өөрөөр хэлбэл бүтэн үнэтэй хагас үнчин мөн одоо хүүхд хамгааллын хүрээнд хамтарсан бүлгийн дүгнэлтийг үндэслээд эцэг эхээс хүүхдийг шилжүүлэн авах асрамжийн газар эсвэл төр хамгаалах байр руу шилжүүлэхтэй холбоотой тэр улсаас олгож байгаа мөнгөн одоо тусламж дэмжлэг одоо тэр тэтгэмжийг хөөцөлдөх. Өөрөөр хэлбэл ихэнх тохиолдолд эцэг эх нь бол хууль ёсны төлөөлөгч учраас тэр мөнгийг бол аваад захин зарцуулахын эрхтэй байдаг. Тэгээд эцэг эх байх эрхийг хассан тохиолдолд тэрний араас хөөцөлдөх энэ ажил бол бас хангалттай хийгдэггүй улмаас тэр хүүхэд өөрт олгогдсон мөнгө авч чадаагүй. Тэрийг захин зарцуулж чадаагүй. Сүүлийн үед ялангуяа энэ хүүхдийн мөнгө энэ ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор нэмэгдээд 100,000 болсонтой холбоотой энэ талын гомдол бол бас нэлээд ирэх юм магадлал өндөртэй байгаа. За бид нар бол энэ сая энэ ковидын нөхцөл байдалтай холбоотой хүүхд хамгааллын асрамжийн газар төр хамгаалах байруудаар бас ингээд үйл ажиллагаатай нь очиж танилцахад энэ асуудал бол бас түгээмэл байсан. Өөрөөр хэлбэл за зарим нь бол нөгөө төсөв тансантай холбоотой гэж байгаа. Зарим нь болохоор одоо банктай ойлголцож чаддгүй улмаас өөрөөр хэлбэл банк нь зөвхөн
шүүхийн шийдвэрийг үндэслэж одоо тэр зохицуултыг хийн өөрчлөлтийг хийнэ гэдэг. Гэтэл засаг даргын захирамж гарсан эсвэл хамтарсан багийн дүгнэлтийг үндэслээд бол тэр өөрчлөлтийг хийх боломжгүй. Өөрөөр хэлбэл хүүхдийн данснаас эцэг эхийн данс руу автоматар шилждэг энэ зохицуултыг бол хийх боломжгүй гэдэг ийм үндслээр бол ийм хүндрэлүүд бол гарч байгаа. За тэгэхээр энэ кейслэрээс юу харагдж байна вэ гэхээр хүүхдүүдийн тэр мөнгө одоо өөрөөр хэл өмч гэсэн үг, тэр мөнгийг одоо шийдвэрлэх, тэр хүүхдийн дансанд нь байлгах өөр бусад байдлаар эцэг их нь одоо эцэг их байх эрхээ алдсан, эцэг их байх эрх нь хязгаарлагдсан гэдэг ийм одоо бас нөхцөл байдал кейс бол манай дээр ирсэн байна. За түрүүн бас их сонирхолтой зүйл яригдсан. Манай дээр бас нэг өргөдөл ирсэн байдаг. Энэ бол зөвлөгөө авах асуудалтай холбоотой. За энэ хүрээнд ямар асуудал яригдсан бэ гэхээр гэр бүлийн хүн гадаад улсад үр алба хааж агаад эргээд ирсэн. Эргэж ирэхэд нь гэр бүлийнх нь хүн эхнэр нь одоо маш хүнд өвчтөй байж агаад нас орсон юм байна. Тэгээд ардаа хүүхдүүдтэй тэгээд эхнэр нь нас орчиж байгаа харамсалтайгаар. За гэтэл нөгөө тухайн гэр бүлийн одоо хүний нэр дээр байсан өмч хөрөнгө нь аль хэдийнэ одоо нас орсон талигачийн одоо ах эгч хамаатан садных нь нэр дээр шилжсэн байсан асуудал. Тэгэхээр одоо энэ тохиолдолд яах вэ гэд манайхаас зөвлөгөө өссөн ийм одоо кейс одоо орж ирсэн. Тэгээ бид нар бол яг зөвлөгөө өгсөн. Тэгээ энэ дээрээс бол энэ зохицуултын асуудал бол бас их чухал юм байна. Тэгэхээр энийг яах вэ гэдэг энэ тохиолдолд хүүхдийн тэр өвлөх эрхийн асуудал, хүүхдэд ноогдох өмчийн асуудлыг бид нар яаж шийдвэрлэх вэ гэдэг энэ бас зайлшгүй зохицуулах шаардлагатай ийм бас сургамж болох ерөн цаашдаа анхаарах юм кейс бол орж ирсэн байна. За комиссийн хувьд бол энэ хүүхдийн дээд эрх ашиг язгуур эрхийг бол нэн тэргүүнд тавьж байгаа. Тэгээд энэ мэтчлэн бол ирж байгаа өргөдөл гомдлын агуулгыг хараад энэ дотор хүүхдийн эрх, хүүхдийн өмчлөх эрхийн асуудал бол онцгой одоо байр суурь эзэж энийг бол бид нар ухаж араас нь тэр болгон гэж явж байгаа. За тэгээд боломжтой зүйлүүдийн бол түрүүн хэлдэг шиг ингээд шаардлага хөрвүүлж засаж залруулах замаар шийдвэрлэж байна. За одоо хэд хэдэн бас зөвлөмжүүд явах байгаа. За үндсэндээ бол яг энэ шууд биш, гэхдээ шууд бусаар бол хүүхдийн өмчлөх эрхтэй холбоотой шаардлага бол одоо он гарснаар хоёрыг явуулчихад байгаа. Ийм одоо мэдээллийг та бүхэнд өгмөр байна. Тэгээд маш чухал асуудлыг ингэж хөндөж гаргаж би бүр зориуд энд бас өөрөө оръё гэж бодож ингэж энэ асуудлуудыг гаргаж хуульчтай танилцуулаад энэ чиглэлээр бас судалгаа хийдэг ажилтг хуульчд байвал энэ дээр одоо бас анхаарал хандуулж илүү одоо нарийн судалж одоо шийдвэрлэх ёстой юм байна. Ийм асуудал байдгийн байх шүү гэдгийг бас дуулах үүднээс энд бас оролцож байгаагаа бас хэлье. За баярлалаа Хунан гишүүнд. Биднэрт яг бодит практик ямар асуудлууд нийтлэгээр тулгараад байгаа асуудлууд кейсүүдийг бол нэлээд яг тодорхой кейсүүдийг бол биднэрт хэлээд өглөө. За Батбаатар өмгөөлөгчөөс ерөнхийдөө бол яг нэг хүүхдийн өмчлөх эрхийн асуудал үүсэж байгаа өмчлөх эрх маань өөрөө гэр бүлээс үүдэлтэй үүсэж байгаа. Тийм ээ хүүхэд өөрөө ажил хөдөлмөр эрхэлж одоо өөрөө хөрөнгийг бий болгохоос илүү гэр бүлийн одоо дундын хөрөнгнөөс үүдэлтэйгээр хүүхдийн өмчлөх эрх бол түгээмэл бол үүсэж байгаа нэг тохиолдол нь. Сая Хунан гишүүний ярьсан тохиолдол бол нөгөө төрөөс тухайлан хүүхдийн нэр дээр олгож байгаа хөрөнгөтэй холбоотой кейс. Одоо би танаас яг нөгөө гэр бүлийн эд хөрөнгөтэй холбоотой бас асуултыг асууя. За тэр дундаа хамтын амьдралтай байсан хүмүүсийн дундаас төрсэн хүүхэд, за дээрэс нь дагвар хүүхдүүдийн өмчлөх эрхийн асуудлыг шүүхийн практикт ер нь хэрхэн шийдэж байна вэ гэр бүл цуслах тохиолдолд. Энэ тал дээр та бидэрт бас яг тодорхой шүүхийн одоо нийтлэг жишг ер нь яаж явж байна вэ гэдэг талаар бидэрт хэлж өгөөч. За бүгдээрээ сайн байцгаана. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За ер нь бол энэ гэрлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй хамааралтай. За мөн гэрэлтэй бүртгүүлгүй хамтын амьдралтай байсан гэрэлээс төрсэн хүүхдүүд хамааралтай эд хөрөнгийн байдлыг шийдвэрлэх хэрэгцээ зохицуултуудыг бол
За холбогдох хууль дотор нь бол заагаад өгсөн байгаа гэдэг. За над дээр бас асуулт нь бас ийм асуулт байгаа гэсэн төрөө. За гэрлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэдэг төрөө дугмаа хөшилжсэн тийм ээ. 9926-гийн нэг гэрснээс хойш хамтран амьдрах хугацаанд бий болсон. За гэрлийн гишүүний хойрт эд хөрөнгөөс бусд нь бол хамтран өмчлөх дундын эд хөрөнгө юм аа. За тэнгуүл төрөө бас хэлжсэн 126-гийн 24 дээр гэрлэгчдийн хэний нэр дээр байгаас үл шалтгаалаад хин нэгний нэр дээр байгуулын бол хамтран өмчлөх дундын эд хөрөнгө маа гэж тодорхойлсон байна. За үүнтэй хамааралтаар 129-ийн 1 дээр юу гэсэн бэ гэхээр за гэрснээс хойш гэрүүлийн гишүүдэд ногдох эд хөрөнгийн хэмжээ тэр насанд хүрээгүй хүүхэд байна уу хөдөлмөрийн чадваргүй гишүүд байна уу хамаагүй яг адил тэнцүү эрхтэй байна гэж тодорхойлсон. За энэ чэнэс ямар үр дагавар урган гарч байна гэхээр нөгөө нэг гэр бүл гэдэг тодорхойлт заашгүй нөгөө ялгаа цагийг бий болгоод гэр бүл гэхлээр гэрлөлийн 3-1 дээр хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй эмэгтэй хоёрын тэгшэрэг сайн дурын үндсэн дээр эртний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр одоо гэр бүл өсч байна. Бүртгүүлсэн тохиолдолд нөгөө нэг гэр бүлийн гишүүд гэдэг асуудал гарч ирнэ тийм ээ. Гэрлэгчид тэдгээртэй хамтран амьдарч байгаа төрсөн үрчсэн давар хөлтүүд. За яг эдгээр эрх зүйн зохицуулалтын үндсэн дээрээс одоо яг саяны нөгөө ялгаатай асуудлууд гарч ирнэ шүүхийн практик дээр. Өөрөөр хэлбэл гэрлэгчд маань шүүхэд нэхэмтэл гарахтаа гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах аль эсвэл хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн орон сууцыг өөрөө өмчлөлдүүлж нөгөө хариуц хүчтэй бол ногдох хэсгийг өгөх гээд яг ийм хоёр шаардлага гаргаж байгаа. За тэгэхээр шүүхийн шийдвэр дээр яг энэ байдлыг аваад үзэх юм бол гэрлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэдэг нөгөө шаардлага дээр яг юу орж байна гэхлээр нэхэмтлэр за нөгөө орон сууц орж байна, байр хашаа башин, гэр орж байна, машин орж байна. За гэрлийн тавилга эд хөрөнгүүд яг эдгээрүүдийг л хуваалгах асуудал гарч ирж байгаа гэсэн энэ тохиолдолд. За шүүхийн шийдвэрээс харахад ер нь бол энэ дээр байгаа сүүлийн асуудал маань юу вэ гэхээр ипотекийн орон сууц эсвэл зээлгүй орон сууцыг хуваахтаа хүүхдийн асрамжийг хинд өгж бай тухайн орон сууцыг хүүхдийн асрамж авч байгаа талд нь өгж байгаа дийлэнх жишг бол тогтцсон байгаа энэ дээр. За мөн түрүү биес нөгөө нийт гишүүдэд адил тэнцүү хэрэгтэй байна гэхээр тухайн нийт эд хөрөнгө одоо хашаа башин байд юм уу, байр нэг юм уу, машин байд юм уу, нийт одоо хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн тавилгын хэмжээ 100 сая төгрөг байлаа гэж бодоход ээж нь 2 хүүхдээ авч ивэл орон сууцаа тухайн 4.3%-ийг нь авч үлдээ тухайн нөхөрт ногдох 4.1% буюу 25 сая төгрөг өгөх байдлаар л яг иймэрхүү байдлаар шийддэг. За ер нь л ипотекийн орон сууц байгаа тохиолдолд гэр бүлийн гишүүнд ногдох хувийг өгөөд за зээлийн үрийг гэр бүлийн насанд хүрсэн гишүүдэд бол хувааж байгаа. Ийм байдлаар шийдэж байна. За ер нь хүүхэд тийм учраас нөгөө сүүлийн үед бол маргаан гарахтаа нөгөө эд хөрөнгийн маргаантай шаардлагатай хүүхдийн хэрвээ гэрэлтэй бүртгүүлсэн л бол тухайн эд хөрөнгүүд адил тэнцүү хуваагдах учраас эд хөрөнгө гэхээсээ хүүхдийн эрх аш сонирхол гэхээсээ илүүтэйгээр тухайн эд хөрөнгөн дээр маргадаг. Тухайн эд хөрөнгөн дээр маргаж байгаа гол үзүүлэлт нь юу вэ гэхээр эд хөрөнгө надад илүү ногдох учраас би хүүхдээ авчих юм бол 75%, 85%, 80%-ийг нь авах магадлал илүү байна гэдэг байдлаар үнэхээр хүүхдээ авах харж хандах тийм чадваргүй мөртлөө хүүхдээ асрамжин дээр маргалддаг асуудлууд зөндөө гарч ирж байна. За тэгэхээр яг энэ ипотекийн орон сууцтай холбоотой асуудлыг хүүхдийн орон сууцыг хүүхэд авах эрхтэй талд үлдээж орон сууцнд авсан зээлийн үлдэгдлийн төлбөрийг нэг бол дангаар хариуцдаг ийм асуудал байна. За гэхдээ энэ дээр урьдчилгаанд төлсөн төлбөрийг нэгдүгээр урьдчилгаанд төлсөн төлбөр байна, хоёрдугаар хуулийн дагуу тогтмол төлсөн төлбөрөөс ногдох хэсгийг нь гаргуулад за нөгөө орон сууцыг хүүхэд асрах эрхтэй талд нь өгж जैन. За хүүхэд асрах эрхтэй тал нь орон сууц авсан бол үлдэгдэл төлбөрийг өөрөө хариуцах байдлаар. Яг шүүхийн практик дээр гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бол ингэж шийдэж байгаа бүртгэлтэй байгаа тохиолдолд. Харин бас нэг сайн давуу тал нь юу вэ гэхээр хэрвээ эвлэрлийн гэрээ байгуулж чадах юм бол харилцаа адилхан байдлаар шийдэж байгаа энэ тохиолдолд. За эвлэрлийн гэрээ байгуулж чадах юм бол гэдэг маань ер нь хүүхэд асрах эрхтэй талтад нь орон сууцыг үлдээгээд хоорондоо харилцан тохиролцоод тухайн жилийн төлбөрийг 2 хуваагаад хоёулаа хамтран төлөх асуудал байж болно. За нэг бол одоо юу гэдэг ерөнхийдөө дийлэх тохироон дээр юу гэдэг вэ гэхээр ээжүүдэд
хүүхэд асрах эрхтэй талд орон сууцыг нэгдүгürt үлдээчих чинь. Хоёрдугаар тухайн орон сууцсан дээр хүүхдийн нэрийг оролцуулж нэрийг бол үйл хөдлөлийн төрөнгийн гэрчлэгийн дээр хүүхдийн нэрийг оролцуулж одоо үлдээж өгмөр байна. Гуравдугаар хүүхдийг 18 наснд хүртэл нь одоо тухайн орон сууцыг захин зарцуулахгүй байя гэдэг. Иймэрхүү байдлаар эвдэрлийн гэрээ байгуулж байгаа. Энэ асуудлууд бол бас жишг болох байдлаар тогтцсон. За харин яг гол асуудал маань нөгөө гэрэлтэй бүртгүүлээгүй хамтран амьдралтай байсан гэрүүлээс төрсэн хүүхдүүд ногдох хэрэгнийг яах вэ? Тэгэхээр гэрлийн тухай 25-ын 1 дээр яг тодорхойлоод өгсөн байгаа. Гэрэлтэй бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсэн хүүхэд нь гэрэлтэй бүртгүүлсэн хүмүүсийн дундаас төрсэн хүүхдээ адил тэнцүү эрхтэй байна гэж тодорхойлоод заахад өгсөн. Гэхдээ харамсалтай нь энийг 2008 оны 11 сарын 25-ны өдрийн улсын дэд шүүхийн тогтоолоор энэ дээр тайлбар хийхдээ за адил тэнцүү эрхтэй байна гэдэг маань хүүхэд нэр авах, хүүхдийг асран хамгаалах, харгалзан дэмжих, хүүхдийг тижээнд итгэх, өв залхамжлахад адил тэнцүү эрхтэй байна гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл энэ тодорхойлт нь юугаар хязгаарлаж өгж байна гэхлээр эдгэрэнгийн маргаанд бол энэ бол үйлчлэхгүй юм шүү гэдгээр шууд бус утгаар заагаад өгсөн. Өөрөөр хэлбэл хамтын амьдралтай байгаа бол за гэрэлтэй бүртгүүлэг бол энэ эдгэрэнгийн маргаанд бол хүүхдүүд бол хамааралтай, эдгэрэнг бол ногдохгүй шүү гэдгээр тодорхойлоод өгсөн. За яг энтэй хамааралтайгаар шууд бус утгаар 2007 оны 12 сарын 17-ны өдрийн улсын дэд шүүхийн зөвлөмж байгаад байгаа юм дээр. Өөрөөр хэлбэл хамтын амьдралтай байсан, гэр бүлийн харилцаатай байсан хүмүүсийн хоорондын эдгэрэнгийн маргаан иргэний үеийн нөгөө 125-аас 133 дугаар зүйл заасан заалтууд бол ердөөс үйлчлэхгүй. Харин иргэний үеийн шүүгэн жишгээр иргэний үеийн 108 болон 119 бол үйлчлэн шүү. Иймэрхүү байдлаар чиглэмж өдөрдмж өгсөн. Шууд бус утгаараа ингээд чиглэмж өгсөн гэсэн. За яг энэ улсын дэд шүүхийн тайлбар бол энэ чиглэмжийн дагуу шүүхийн практик дээр шүүгчнэр яаж хийж байна гэхэлэр тухайн эдгэрэнг хэний нэрээр байна вэ гэдгээс шалтгаалаад гэрчлэг нь хэний нэрээр байна вэ гэдгээс шалтгаалаад нөгөө тал нь чи тухайн эдгэрэнгэнд хэдэн төгрөг оруулсан байна. Тэрийг батлаж чадах юм бол эдгэрэнгээ авах боломжтой. Эдгэрэнгээс ногдох шиг авах боломжтой. Гэхдээ энэ бол одоо юу гэдэг хүүхдүүд бол ногдох хэсэг бол байх боломжгүй. Хүүхдүүд бол өгөхгүй гэсэн. Энд дэр эхнэр нөхөр хоёрын байдлаар иймэрхүү байдлаар хуваачиж. За мөн хэдийгээр хамтран амьдрагч байсан ч гэсэн тухайн гэрчлэгэн дээр эхнэрийн нэр, нөхрийн нэр, хүүхдийн нэр байгаа бол үл маргах журмаар өмчлөх эрх бол гурвангийнх нэр байгаа юм байна. Тэгэхээр яг нөгөө нэг хамтран өмчлөлт дундын төрөнд байдлаар шууд тэнцүү хувааж байгаа. Иймэрхүү байдлаар шийдэж байна. За баярлалаа Батбатар. За энэ дэр би бас нэг жоохон дотор ярьсан байна. За тухайн маргаан бүхий орон сууц машиныг авахд хэдэн төгрөг оруулсан байна. Түүнийг тодорхойлж чадсан тэр хэмжээгээр ногдох хуваа нөгөө талаасаа гаргуул авч байгаа тохиолдол байгаа. За яг энэ асуудал нь юу вэ гэхээр нөгөө нэг гэрлэлтэй нэгэнд бүртгүүлээгүй юм чинь гэрлийн хамтран өмчлөлт дундын хэд хөрөнгө гэдэг байдлаар гэрлийн гишүүдэд тэнцүү хуваадтай адилхан журам бол үйлчлэхгүй. Ийм учраас хүүхдэд ногдох эсвэл гэрэлтэй бүртгүүлээгүй хүүхдэд ногдох эсвэл баахгүй гэдэг байдлаар тодорхойлсон байна. За бас нэг ийм асуудал нь юу вэ гэхээр шүүгч нарын бас нэг ийм нэг хэмтлийн шаардлага тухайн өмгөөлөгч нар яаж гаргасан бэ гэдгээс шалтгаалж асуудлыг шийдэж байна. Өөрөөр хэлбэл гэрлийн хамтран өмчлөх дундын төрөнгөө нөө аль эсвэл одоо хамтран юу гэдэг хамтран амьдарж байгаагаа байна өмнөөс үл шалтгаалаад тухайн хүүхдэд ногдох буюу тухайн хүүхдэд зориулаад аваад өгсөн ноутбук гэдэг юм уу, утас гэдэг юм уу, за одоо хүүхдийн сандал ширээ гэдэг юм, ор дэвшрүүд юм уу тийм ээ. Энийг бол хэдийгээр та нар дундын өмч гэд хуваалах гад үнэлүүлсэн ч гэсэн энэ бол хүүхдийн өмч юм а. Энэ учраас дундын өмч гэдэг дээр та нарын хамтран өмчлөх дундын өмч гэдэг дээр шийдэхгүйгээр энэ бол хүссэн хүсээгүй хүүхдийг хинээ асрамжинд авч үлдэж байна. Тухайн авч үлдэж байгаас шалтгааллахгүйгээр энэ бол хүүхдийн өмч учраас тусна дундын өмчт хамааруулахгүйгээр энийг бол яг үнснээс үл шалтгаалаад хүүхдийн өмч юм а гэдэг байдлаар шийдэж байгаа шинж шиг байгаа. Гэхдээ энэ бол тухайн өмгөөлөгч нар хэмнэлийн шаардлага яг яаж гаргасан байна? Шүүгчид ямар тайлбар гаргаж байна? Энээс шалтгаалаад бол асуудлыг бол шийдвэрлэж байгаа. За би түрүү хэлсэн 25-ын 1-ийн
гэрлийн тухайлбал 25-1 гэрэлтэй бүртгүүлснээс үл шалтгаалаад эдгээр тайлбар тавьсан тийм ээ. Тэгвэл 21-ийн 3 дээр давар хүүхэд ход эцэг ход ихийн хооронд бол эцэг их хүүхдийн хоорондын харилцаа үүснэ гэдэг байдлаар түрүү дурмаа багшаар хэлсэн гэрлийн тухайлбал 21-ийн 3 дээр бол заагаад өгсөн байна. За мөн 25-ын 2 дээр за гэрэлтэй бүртгүүлээгүй эцэг эхээс төрсөн болон одоо давар хүүхдүүдийн хоорондын эцэг хүүхдийн хоорондын харилцааг энэ дээр бол ямар нэгэн байдлаар ялгуурлаж гадуурхаж үл болно гэдэг хуулийн зохицуулт үүсгэхэд өгсөн мөртлөө за дэд шүүхийн тайлбар дээр зөвлөмжөөр бол яхаа ялангуяа эдгэрэнтэй холбоотой харилцаан дээр хүүхдэд үйлчлэхгүй юм шиг гэдгийг гатуу заагаад өгсөн. Иймэрхүү байдлаар бол асуудлыг шийдэрлэж байгаа. За баярлалаа Батбаатар өмгөөлөгч. Яг сая таны хүндсэн энэ дээд шүүхийн зөвлөмжтэй холбоотой асуултыг би Дугармагш асууя. Дугармагш энэ 2017 оны зөвлөмж, 2008 оны зөвлөмжүүдэд ингээд ер нь бол энэ хүүхдийн асрамжийг бол тогтоох бас нэг асуудал. Хоёрдугаар энэ эд хөрөнгөтэй холбоотой гэр бүлийн дундын эд хөрөнгөтэй холбоотой маргааныг шийдэхдээ хүүхдэд тухайлан эд хөрөнгө ногдуулахгүй гэсэн ийм агуулгатай ийм зөвлөмжүүд сүүлийн үед одоо гараад байна. Хүүхдэд тэнцүү хуваадаг нь эрхцэн хувьд бол алдаатай юм а гэсэн ийм дээд шүүхийн зөвлөмжүүд гараад байна. Энэ тал дээр таны одоо байр суурь ямар байна вэ? Ер нь цаашид энэ бид нар сая одоо үндэсний хууль тогтоомжийн талаасаа ч ярьлаа, олон улсын гэрээ конвенцийн талаасаа ч ярьлаа. Ер нь бол хүүхэд өөрөө өмчлөх хэрэгтэй юм а. Өмчийн эрхийг бол хүүхдэд бол үүсгэнэ гэдэг ингээд хууль эрх зүйн зохицуултууд байгаад байна. Гэтэл ингээд дээд шүүхийн зөвлөмжүүд маань ийм агуулгаар гараад байгаа нь өөрөө бас өөр учир шалтгаан байна уу гэдэг талаар та бид нар тайлбар өгөөч. Ямар учир шалтгаанаас ийм тайлбарууд гараад юм бэ? За уучлаарай би түрүү ярьж ирсэн чинь нөгөө миний энэ интернет жоохон муудаад тасарч харин тийм багш. Сүгүү. За тэгвэл би вэшлээ тест яг сая асуултанд хариулах юм нь өөрийн асуултанд хариулсан хуульч за хуульч Батбаатар нарын одоо ярьсан зүйлтэй холбогдуулаад нэг хоёр хүн зүйлийг хэлчихье. Тэгээд асуултанд хариулъя гэж бодож байна. За тухайлбал бид нар өнөөдөр хүүхдийн өмчлөгийн асуудлыг хөндөхдөө хүний эрхийн үндэсний комиссд ирж байгаа хэд хэдэн кейсийг сонслоо л доо. Тэгээ энэ кейснээс аваад үзэхэд бол ямар асуудал хөндөгч ийн үхээр зэрэг гарцаагүй хүүхэд эд хөрөнгөтэй байх юм байна. Энэ эд хөрөнгийг нь хэн яаж хэрхэн зарцуулах вэ гэдэг асуудал их чухал юм байна. Гэдэг юм дээр энэ кейс ярих чинь жишээлбэл үр төлбөрт нь авчихсан байна гэд хэд хэдэн кейсүүд ярьлаа л да. Эндээс улбаалаад яах чинь үхээр зэрэг хүүхдийн өмч хамгаалагдах ёстой гэдэг нэг юм асуудлыг хөндөгдөх ёстой. За дараа нь хамгаалагдах гэдгийн дотор бид нар юуг анхаарч үзэх вүхээр зэрэг хүүхдэд эд хөрөнгө байгаа тохиолдолд хэн хэрхэн яаж хадгалах юм. За тэрнийг өсгөж нэмэгдүүлэх асуудлыг яаж шийдэх юм. За 3 дугаарт нь хүүхдийн эд хөрөнгийг яаж хэрэглэх юм. Жишээлбэл энэ 3 асуудал чинь бол зөвхөн манай улсын хувьд яригдж байгаа асуудал биш. Гадаадын улс орнуудын хувьд ч гэсэн маш их яригддаг, судлагддаг ийм асуудал байхгүй юу? Энэ нь болох дээр нөгөө гэр бүлийн оршин тогтнож байгаа нийгмийн байдал заншил бүх юмтай холбогдож гарч ирдэг ийм асуудал. Тухайлбал энэ дээр Франц бол ямар ч тохиолдолд хүүхдийн эд хөрөнгийг ерөөсөө ашиглаж болохгүй гэсэн ийм зохицуулалт оруулаад өгсөн. Тэр хөрөнгүүдийн 4 байдлаар нэрлэлсэн байх жишээтэй. Тухайлбал хүүхдэд хандивалсан хөрөнгө, тусгай зориулалтаар хандивалсан хөрөнгө. Мөн түнчлэн тусгай зориулалтаар гэрээслэл бичигдэж өвлөгдсөн хөрөнгө. Дараа нь бэлгэлээ өвийн журмаар ирсэн хөрөнгө. Хүүхдийн хөдөлмөрийн хөлснөөс бий болсон орлого. Энийг бол ерөөсөө хязгаарч ашиглаж болохгүй. Жишээлбэл. Дараа нь нийтлэг 2 дугаарт нийтлэг яригддаг юм өгөхөөр зэрэг хүүхдэд байгаа эд хөрөнгийг эцэг их асраа хамгаалагч харгалзан дэмжигч нь аль болохоор яах ёстой хадгалах үүрэгтэй байна. Түүнийг өсгөж үргэлжлүүлэх, нэмэгдүүлэх үүрэгтэй. Хэрэглэхдээ яах вэ гэхээр зэрэг хүүхдийн эрх ашигтал нийцүүлнэ. Өөртөө гэр бүлийн бусад гишүүдийн хувийн асуудал ерөөсөө зарцуулахгүй гэж. Тийм учраас яаж гэнэ вэ? Тэр үр төлбөртэй этгээдийн үр төлбөрт энэ баталгаатай болгохын тулд дансыг битүүмжилсэн л гэж юм те. Энд чи яаж гэнэ вэ? Энэ үр төлбөрөөс
энэ данснаас хүүхдийн мөнгнөөс төлбөр гаргуулж өгч болно гэсэн хүсэлт ирсэн гэж ярьж байна. Энд чинь яаж ийм вөхөр зэрэг тэр хүүхдийн хөрөнгө бол хүүхдийн хэрэгцээ шаардлагыг хангахад зориулагдсан ийм л хөрөнгө байх ёстой. Тэрэгтэйхэл одоо зарим улс орнд бол хүүхдийн эд хөрөнгийг зөв бусаар ашигласан байх юм бол тайлан тооцоог нь хийгээд үлдэгдлийн яах вөхөр зэрэг нөгөө холбогдох хууль тогтоомжийн дотор хохирол гэж үзсэн тохиолдолд гаргуулах асуудал хүртэл яригдж байна шүү дээ. Тэгэхээр эн чинь бол бид нар тэр үнэмшлэх эрхийг баталгаатай хамгаалах үүрэг нь эцэг их асар хамгаалагч харгалзан дэмжигчд байж байна. Дараа нь тэр хөрөнгөөрөө баталгаажуулах асуудлыг хүрээнд бид нар хэрэглэе, нэмэгдүүлээ, хадгалъя. Энэ асуудал өөрөө ямар байх ёстой юм бэ гэдэг асуудал манайд бол ерөнхийдөө хөндөгдөхгүй байна. За тэгэхээр энэ олон гарч байгаа кейсүүд бол тэр хууль ёсны асар хамгаалагч харгалзан дэмжигч нь хүүхдийнхээ хөрөнгийг бол хүүхдийн хэрэгцээ зөвхөн тэр эрх ашигтнал зарцуулна. Түүнээс биш зориулах бусаар, зөв бусаар захиран зарцуулах, ашиглах, эзэмшгийг бол яах вэ гэхээр баталгаатай хоригддаг ийм асуудал байна. Жишээлбэл хүүхдийн тэтгэлгийн мөнгө. Энэ бол хүүхдийн тэтгэлгийг зориулалтын дагуу ашиглана. Хэрвээ ээж нь магадгүй үнэтэй мэс засалд ороод хүүхдийнхээ тэтгэлгийн мөнгийг зарцсан байх юм бол тэр тэтгэлэг төлсөн эцэг буцааж хардах эрхийн асуудал бол энэ дээр байж байгаа жишээтэй. Тэгэхээр зэрэг энэ гарсан кейсүүдээс үзэх юм бол бид нар хүүхдийнхээ өмчлөх хэрэгтэй юм байна. Тэр өмчлөх эрхийг яаж баталгаажуулж, яаж хамгаалж, яаж одоо өсгөж өргөжүүлж хүүхэд ирээдүйд одоо амьдрах тэр боломж нөхцөлийг яаж хангах ёстой юм бэ гэдэг асуудлыг манай хууль тогтоомж бол одоо бас анхаарахын зайлшгүй шаардлагатай байна гэж ингэж хэлхийг хүсэж байна. За дараа нь Батбаатар хуульчийн ярьсан дээр нэмээд тэр гэрэлтэй бүртгүүлсэн эцэгээс төрсөн хүүгээ адилтын зөв эрхийг хэрэгжүүлэх субъект бол яахаар байхгүй гэрэлтэй бүртгүүлээгүй эцэгээс төрсөн хүүхдүүд байдаг. Тэд бол яагаад өнөөдөр гэр бүлийн эд хөрөнгөнд хамааралгүй субъектүүд болчихов гэдэг чинь явж яагаад дээчүүг тэр улсын дээчүүг 46 дугаар тогтоолдоо 14-нд нэжигдэх санагдаж байна. Зэрэг гээд тэжээнд итгэх асраа хамгаалах зэрэгийг хамааруулна гэд нөгөө эд хөрөнгөтэй холбоотой хэсэг байх байгаа байхгүй байх байгаа. Тэгээ энийг бид бүгдээрээ цаад үндэс суурь нь юутай холбоотой вэ гэхээр бидний дундын өмчийн асуудалтай холбоотой. 108 тийм ээ. Хамтран амьдрагчид бол гэрэлтэй бүртгүүлээгүйгээр эдийн засаг, өрхийн төсөв, орлого, ах уй байдал, орон сууц бүх юмараа гэрлэгчтэй авь адилхан амьдрч идэг юм эрхтэй эмэгтэй хамтран амьдрагчид. Тэдэнд дутагдаад байгаа юм нь юу гэхээр зэрэг гэрэлтэй бүртгүүлээ. Тийм учраас бид нар нөгөө олон улсын гэрээ конвенц, Монгол улсынхаа хууль тогтоомжийн хүрээнд бол гэрлэлт бүртгэлтэй байх гэдэг тийм зарчмыг хэрэгжүүлдэг улс орныхоо хувьд бол гарцаагүй энэ асуудлыг эд хөрөнгийн харилцаанд нь авч үзэхдээ дундын өмч буюу 108 дугаар зүйлийн нэгд заасан хамтран өмчлөх дундын эд хөрөнгө биш. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бол 108-ийн нэгээр 126 болчдөг. Дундаа хэсгээр өмчлөх хөрөнгө бол гарцаагүй хоёр иргэн хоорондоо яаж бий болгодгоо яг түүнтэй адилхан хэмжээгээр хэн юу оруулснаа салгаж авдаг ийм хөрөнгө байдаг. Тэгэхээр энэ бол 108-ийн нэгээс нэгдүгээрт нь ихтэй. Хоёрдугаарт нь гэр бүлийн хуульд заасан гэр бүл гэдгийг тодорхойлсон тодорхойлолттой шууд холбоотой байдаг. Гэр бүл. Бид нар гэр бүл гэдгийг тодорхойлохдоо бол гэрэлтээр холбогдсон харилцан адил эрх хэдэлж үүрэг хүлээдэг хамтын амьдрал бүхий тийм ээ хүмүүсийг бол бид нар гэр бүл гинэ гэдэг ингээд тодорхойлсон. Тэнд гэрлэлт байхгүй учраас гэр бүл биш байна тэд. Дараа нь гэр бүлийн эд хөрөнгө бол гэрлэгчдийн гэр бүлийн бусад гишүүдийн эд хөрөнгөөс бүрддэг. Тэгтэл нөгөө хамтран амьдрагчид чинь гэрлэгчид биш. Тэдний хүүхдүүд бол тухайн ээж аавын хувьд бол гэр бүлийн гишүүн хүүхэд гэдэг дотор бол огт хамаардаг. Тийм учраас гэр бүлийн иргэний хуулийн 125 дугаар зүйл заасан гэр бүлийн эд хөрөнгөнд хамтран амьдрагчдын эд хөрөнгө багтахгүй учраас хүүхэд гэр бүлийн гишүүн бол биш хамаарахгүй учраас хүүхдэд оногдох хөрөнгийн асуудал бол байхгүй байгаа нь бол энүүтэй холбоотой. Яагаад одоо асуудлыг ингэж шийдсэн бэ гэхээр зэрэг нөгөө хамтран амьдрагчид бол хоёр иргэн хоорондоо хөрөнгө бий болгодог, зохицуултын хүрээнд л хөрөнгөө бий болгодог. Хуваах үндэс нь бол 108-ийнхаа 8-аар гарч ирдэг.
Бид нар хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байна, гэр бүлийн эд хөрөнгөө гэдээ үзчих юм бол хувь ажил хүндэслэл нь 129-оор гарч ирдэг. 126-ад нэрлэн заасан хөрөнгө байна. Бүрдлийн тодорхойлсон асуудал бол 126-гийн 2-оор тодорхойлогдчихдог. Тэгээ тийм учраас яаж байгаа вэ гэхээр хамтран амьдрагчдын дундаас төрсэн хүүхэд хэдийгээр эрх ашиг нь хамгаалагдах гэсэн яг эд хөрөнгийн харилцаанд бол тухайн хөрөнгөнд оруулсан хувь хөрөнгийн оролцоо, хөтөлбөрийн оролцоо байдаг. Нөгөө талаар гэр бүлийн гишүүн биш, гэрлэгчтэй хамт амьдарсан субъект биш. Тэдний эцэг эх нь гэрлэгчд биш гэдэг агуулгынхаа хүрээнд бол хамтран амьдрагчдын хүүхдийн асуудлын дээр одоо үлдчихэд идэг юм асуудал байна. Дараа нь өв залхамжлалын асуудал дээр дагвар хүүхдийн асуудал бас үлдчихсэн байдаг. 521-1 дээр төрүүлсэн өвчлсөн хүүхэд өвлөх хэрэгтэй, харин дагвар хүүхэд өвлөх хэрэггүй гэж. За тэгэхээр энэ яагаад бас ингэж байгаа юм бэ гэдгийг би бас нэг товч байдлаар ойлгуулахыг хүсэж байна. Тэгэхээр дагвар хүүхэд бол төрсэн эцэг эхийнхээ аль нэгтэй хойд эцэг эхтэйгээ хамт амьдарч байгаа, дагаж амьдарч байгаа хүүхдийг бид нар дагвар хүүхдчдэг. Өөрөөр хэлбэл дагвар хүүхэд ихэнх тохиолдолд дагвар гэдэг нэрийнхаа дор бол өөрийнхөө эхийн нэрийг авсан, эсвэл бусдаа амьдарч байгаа эцгийнхаа нэрийг авсан. Одоо бид нар хуучин бол овголсон гэж ярьдаг байлаа шүү дээ. Тийм ээ? Ийм хүүхдүүд байдаг гэсэн. За одоо болох дээрээ зэрэг дагвар гэдэг хүүхдийг бол ямар тохиолдолд төрсөнтэй адилтгаж үздэг вэ гэдэг хуулийн зохицуултыг энд аваад үзэх юм бол дагвар хүүхдээ өрчлүүлэхийг ээж нь хүснэ, аав нь хүснэ, хойд эцэг их өчилж авахыг хүснэ. Ингээд өрчлөлт үйлдэгдчихэж дагвар хүүхэд хойд эцэг их хүүхдийн хоорондын харилцаа үүсдэг. Өөрөөр хэлбэл хүүхэд тэр хойд эцэг эхийнхаа нэрийг аваагүй тохиолдолд өвлүүлэгчийн эд хөрөнгийг өвлөх хэрэггүй болоод ингээ гараад ирж байгаа. Харилцааны асуудал нь ерөөсөө л тэр. Тэрнийг бид нар яаж боловсрол болгож хийх вэ гэдэг дээр л ажиллах хэрэгтэй юм гэж ингэж одоо бодож байна доо. Тийм учраас яг одоо хоёр асуултанд хариулсан хуульчдын юм дээр би нэг ийм зүйлийг нэмэх хэлчихье. Үндэс өөр нь бол тийм шүү. За одоо надаас асуусан асуулт бол өөрөө улсын дээд шүүхийн зөвлөмж дээр сайн нэрлээд хэлчихлээ. Энэ зөвлөмж дээр бол мэдээж ойлгомжтой. Нэгдүгürt нь гэрэлтэй цуцлуулсан эцэг эхийнхээ хөрөнгөөс тэдгээрний хүүхдүүд бол адил тэнцүү хувааж ирэхгүй гэдэг нэг юм асуудал гарагдаад байна. Бид нар саяын одоо хариулт хүртлээ. Хүүхэд бол гэр бүлд эцэг эхийнхээ адил яадгүй адил тэнцүү ирэх хэдэлж үүргээ хүлээнэ. Дараа нь гэр бүлийн үндсэн хуулийн зарчим хүүхдийн эрх ашиг сонирхлыг дээд хэмжээнд хамгаална шүү. Дараа нь гэр бүлийн хуулийн асуудал хүүхэд гэр бүлдээ эрхтгш зарчмын үндсэн дээр амьдралдаа оролцсон шүү. Тийм ээ? Бас л 4-4 бол хүүхдийн эрх ашигыг л хамгаална шүү. За дээрэс нь бид нар конвенцүүдийнхаа зохицуулалт руу үзэх юм бол гэр бүлийн хүүхдийн эрхийн конвенцийн 9-р зүйл. Ерөөсөө гэрлэл цуслуулсан ч гэсэн хүүхдийн дээд эрх ашиг сонирхлол тэнд хамгаалагдаж байна шүү гэдэг асуудал хүнд. Энэ хүрээнд мөн түнчлэн хүүхэд өмчтэй байх эрхийнхаа хүрээнд иргэний эрх зүйн ерөнхий зарчмын хүрээнд аваад үзэх юм бол энэ өмчийн харилцаанд хүүхэд бол эцэг эхтэйгээ айв адилхан тэнцүү эрх хэдэлж үүрэг хүлээнэ. Мөн түнчлэн би дахин тавтан хэлхийг хүсэж байна. Иргэний хуулийн гэрлэлтэд бүртгүүлсэн эцэг эхтэй хамт амьдарч байгаа хүүхэд байх юм бол тэд гэр бүлийн гишүүн мөн. Тийм учраас тэдэнд оногдох хөрөнгө нь мөн хуулийн иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 4 дараа нь 128 дугаар зүйлийн 1 129 дугаар зүйлийн 2 зааснаар айв адилхан тэнцүү хэмжээгээр оногдох хөрөнгө нь тодорхойлох шүү гэж. Харин хүүхдийн дээд эрх ашиг сонирхлыг хамгаална гэдгийнхаа хүрээнд энэ асуудлыг бол бүгдээрээ айв адилхан тэнцүү оногдох юмыг арай ихсгэж олгох үндэслэлөөр бол 129 чинь 3-аар гарч ирж байгаа. Магадгүй хүүхэд нь өвчтөй, тахир дутуу, тийм ийм байх юм бол шүүх оногдох хэсгийг өөрөөр тогтоож болно шүү гэдэг чинь нөгөө хүүхдийн эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай хөрөнгөний асуудал хөндөгдөж байгаа учраас тэр хүүхдэд оногдох хөрөнгө их байх ёстой. Өөрөөр тогтоож болно шүү гэдэг боломжийн хүчин шүүхэд олгоод ирсэн. За тэгээд ингээд үзэхдээ энэ бүх зарчим
холбогдох хуулийн зохицуултын хүрээнд аваад үзэхдээ зэрэг адил тэнцүү хуваах эрхгүй гэдэг нь бол яаж яана вэ? Үндэслэхгүй юм а гэдэг нэгдүгээрт нь бол хэлхийг хүсэж байна. Тэгээд хэлээд байгаа. Эрх ашигын харгал зүйн үзэхэл үүрэгтэй болохоос гэрлэгчдийн эд хөрөнгийг хүүхдүүдэд тэнцүү хуваадаг нь эрх зүйн хувьд алдаатай болно гэдгийг харин энэ дээр нэг зүйлийг ялгаж салгаж ойлгох ёстой юм болов уу гэж миний хувьд бол ингэж үзэж байна. Нэгдүгээрт нь гэрлэгчдийн хуваарьт хөрөнгийн хувьд ямар эрх зүйн үр дагавар хүүхдэд байх вэ гэдэг асуудлыг энд гэрлэгчдийн эд хөрөнгийг хүүхдүүдэд тэнцүү хуваадаг нь эрх зүйн хувьд алдаатай гэдэг нь магадгүй гэрлэгч тус бүрт байж байгаа хуваарьт хөрөнгийг хүүхдэд хуваах уу гэдэг асуудал дээр дүгнэлт хийсэн болов уу гэж ингэж үзэж байгаа. Ингэж үзэж байна. Би бол үзэж байна. Магадгүй хуваарьт хөрөнгнөөс хүүхдэд оногдох хэсгийг шаардах хэрэг бол мэдээж ойлгомжтой. 127 дугаар зүйлийн 2 дугаар зүйл зааснаар хязгаардаг юм бол. Тэр хүн өөрөө хувийнхаа хөрөнгийг өөрөө эзэмшиж захин зохицуулна. Хуваарьт хөрөнгийн хувьд. Тэгэхээр энэ дээр эрхний бөгөөд хүртэл болвол бид нар үндэсгүй юм байна гэд харин гэрлэгчдийн хуваарьт хөрөнгийг хүүхдүүдэд оногдох асуудлын хүрээнд бол бас эрх зүйн хувьд бол алдаатай үр дагавар байж болох юм а гэдэг асуудал хөндөгдөх юм болов уу гэж миний хувьд бол яг нэгдүгээр үйлдвэрийн хувьд бол ийм зүйлийг хэлхийг хүсэж байна. Гэрлэгчтэй хуваарьт хөрөнгөнийг удаа яригдчихээн, нөгөөх нь гэрлэл цуслуулахад хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн ноогдох хэсгийг тодорхойлох асуудлыг төлөвлөж байна гэж. За дараа нь 2 дугаар мөрнөөс өсвүүлээд энд бол тооцоо өөрөөр хийгдэх боломжтой боловч гэж байна. Хамтран өмчлөгч нь гэж байна. Хүүхэд тодорхой эд хөрөнгийг хамтран өмчлөгч мөн тохиолдол. Мэдээж ойлгомжтой. Маргаантай хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн гэж шүүх тогтооцсон тохиолдолд тэр хүүхдэд оногдох хувь адил тэнцүү байна. Үр дагаврын хувьд адил тэнцүү байна. За энэ үед тэр тооцоо хийх асуудал бол яах вэ гэхээр зэрэг тооцоо хийх асуудал өөрөөр хийх юм. Нөгөө эхнэр нөхөд тулдах хөрөнгө чинь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс эхнэр нөхөд хуваагдах хөрөнгө хүүхдэд оногдох хөрөнгийн хувьд бүртгүүлээд ингээд гуулаад үзэхээр зэрэг өөрөөр тогтоогдож болно шүү гэдгийг баталгаажуулж өгсөн бол өөрөөр хэлбэл харин гэдэг өгүүлбэрээс эхэлсэн тэнцүү хуваах эрхгүй гэдгээ энд үгүйсгээд өөрөөр тогтоож болно шүү гэдэг чинь хүүхдэд оногдох хөрөнгө ороод ирэхээр эхнэр нөхөрт оногдох хөрөнгө өөр болно шүү гэдгийг хэлж байгаа болов уу гэж би энэ дээр ингэж дүгнэлт хийхийг бол хүсэж байна. Тийм. За дараа нь энэ 3 дугаар өгүүлбэр дээр эцэг эхийн гэрлэлтийг цуслахгүй шүүх хүүхдэд оногдох хэсгийг түүнтэй цааш хамт амьдрах талд гаргуулснаар хүүхдийн эрхийг хамгаалж харгалзан үзэж байгаа гэж харагдах боловч хүүхдийн эд хөрөнгө өмчлөх эрх хязгаарлагдаж буй эсхийг анхаарах учиртай. За мэдээж ойлгомжтой. Хүүхдийг хэний асрамжинд үлдээсэн бэ гэдгээс шалтгаалаад түүний хууль ёсны асрамжиндаа авсан эцэг ихэд хөрөнгөний асуудлыг л үлдээдэг. Энэ бол гарцаагүй иргэний хуулийн зарчимтай нийцдэг. Хууль зааснаар төлөөлөх эрхийн асуудлыг хөндөгч байдаг учраас хүүхдээ хэн асрамжинд авсан байна? Одоо тэр нь хүүхдийн эрхийг хамгаалах. Тийм учраас оногдох эд хөрөнгө нь бол тухайн этгээдэд байна гэж. Магадгүй иргэний хуулийн 125 дугаар зүйл зааснаар хуульд зааснаар гэр бүлийн эд хөрөнгө ярилцааг зохицуулж болно. Эсвэл гэрээгээр зохицуулж болно гэдгийн хүрээнд эцэг эхэн тохиролцсон тохиолдолд дараагийн тухайн хөрөнгөнд хяналт тавих асуудал бол хөндөгдөд гараад ирдэг. За энэ болохоор гэрээндээ тохиролцсноор худалдан борлуулахгүй байх, хамтран эзэмшигчээр нь хамтран өмчлөгчөөр нь тогтоолгох, магадгүй хөдлөх хөрөнгөний хувьд бол бүртгэлтэй хөдлөх хөрөнгө байвал яах юм, бүртгэлгүй хөдлөх хөрөнгө байвал яах юм гэд нөх хөрөнгийнхөө шинж байдлаас шалтгаалаад харилцан өөр байдлаар одоо энэ асуудлыг шийдчихэж болдог. Тэгэхээр зэрэг миний хувьд бол яг одоо сүүлчийн асуултын хувьд аваад үзэх юм бол адил тэнцүү хувааж ирэхгүй гэдэг энэ асуудлыг бол одоо харж үзэх ёстой. Энэ дээр бол бид нар зарчмын асуудал, хуулийн зохих юм хэмжээнүүдийг одоо тавиад зохих зөвлөмжийг энэ хурлаас одоо ямар баримтч гаргахын тэрний хүрээнд оруулах боломжтой юм болов. Харин гэрлэгчдийн хуваарьт эд хөрөнгийг хуваахад хүүхдийн эрх ашиг хүүхдэд оногдох хэсгийн асуудал бол байхгүй. Энд хооронд нь ялгаж салгаж зохицуулж өгөөч гэсэн юм дагавартай. За 3 дугаарт нь болох дээр зэрэг хүүхдэд оногдох хөрөнгийг байна гэж үзэх юм бол тооцоо хийхэд хүртэл өөр болно шүү гэдэг нь
хүүхдэд оногдох хөрөнгө байна гэсэн харин гэдэг өгүүлбэрээс эхэлсэн тэрийг баталгаажуулж байгаа, үгүйсгэж байгаа юм нөхцөл байдал байна шүү гэдгийг хэлнэ. За тэгээд хүүхэд хаана амьдрахаасаа шалтгаалаад гэрлэгчтэй аль нэгний эзэмшилд очих боловч гэж байгаа юм. Энэ магадгүй энэ шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд ихэнх тохиолдолд өмчлөлийн асуудал хөндөгчтэй. Эзэмшил бол ерөнхийдөө яригдахгүй. Өмчлөлд шилжих боловч тэгээ энэ дээр бас хаана амьдрах вэ гэдэг асуудлыг шийдэхэд бас асуудалтай гэдэг. Хүүхд нөгөө эцэг ихээ гэрэлтэй цуслуулчихаар зэрэг хүүхдээ оршин сууж байгаа газрыг яа тодорхойлох юм гээд өчнөө олон шалгуураар тодорхойлогдож идэг юм асуудал байдаг. Бенц ч ороод ирдэг энэ дээр уг нь бол яг их амархан юм шиг асуудал. Тэгсэн мөртлөө оршин сууж байгаа газрыг тодорхойлсноор тодорхой эрх зүйн үр дагавар үүсдэг учраас энэ асуудлыг хүртэл одоо оршин сууж байгаа гэдгийг одоо яаж ойлгох ёстой юм бэ? Энийг илүүтэй тайлбарласны үндсэн дээр энэ одоо хоёр дахь мөрийг бас тодорхой болгоё гэсэн ийм саналыг л хөргүүлэх зүйтэй болов гэж үзэж байна. Тэгээд надаас асуу тодруулах зүйл байвал асуугаараа би бас энэ дээр бас нэг ганц юм хэлдэм билүү гэснээр түр байчлаа. Тий. За баярлалаа Догормаа агшаа. За одоо би яг ундрага агшаас асуултаа асуу. Юу гэхээр одоохондоо Монгол улсад яг хүүхдийн өмчийг хамгаалах механизм биднэрт яг одоохондоо яг байхгүй байгаад байна. Тэр хүүхдийн одоо хүүхдэд ногдох хөрөнгийг одоо яг тухайн хүүхдийн сайн сайхны төлөө зарцуулж гин үү гэдэгт хэн яаж хяналт тавих юм. Тухайн хөрөнгийг аль хөрөнгийг огт одоо хүүхдийг насанд хүртэл одоо захиран зарцуулахгүй байх юм бэ гэж бас одоо шинэ сая зарим улсад бол хуулиар тодорхойлож заасан байдаг гэж байна. Биднэрт бол одоохондоо тийм нарийвчилсан эрх зүйн зохицуулт бол дутмаг байгаад байна. Тэгэхээр бусад улс орнуудад ер нь эдийн засгийн механизм яаж явдаг юм бэ? Хүүхдийн хөрөнгийг хамгаалах эдийн засгийн ямар механизм, ямар загвар сайн жишгүүд байдаг вэ гэдэг талаар та биднэрт хуваалцаач. За тэгэхээр яг тэрнээс өмнө эргүүлээд би нөгөө нэг хунан гишүүн за тэгээ Батбаатар өмгөөлөгч за Догормоо агш энтрийг ярьжсэнээс би нэг л зүйлийг айгүй тодорхой ойлгомоор амтаа. Өмч гэдэг зүйл өмчилж байгаа хөрөнгөд дотор та бүхэн яг ямар хөрөнгүүдийг оруулж ойлгож байгаа вэ? Одоо хууль эрх зүйн хувьд бүх төрлийн одоо бидний эдийн засгчдын тодорхойлдог бүх урт хугацааны болон богино хугацааны хөрөнгүүдийг хамруулан ойлгож байгаа болов гэдэг би бас нэг тийм асуултууд миний толгойд сая та хэдийг ярьж байхад айгүйх буулаа л да. Тэгэхээр миний яриа сонсогдож байна уу? Та хөдөлгөөн болчихлоо. Сонсогдож байна ундраа. За тэгэхээр ямар ч байсан гадаадад буюу одоо Канада улсад яаж энийг шийддэг вэ гэдэг талаас нь би илүү бас туршлагаас хуваалцахад урт болон богино хугацааны хэрэгцээ шаардлагаас нь хамааруулаад за нэг номерт хүүхдийн ашиг сонирхлыг сайн тодорхойлох хэрэгтэй байдаг. За тухайн хүүхдийн хүүс болон наснаас нь хамааруулаад хэрэгцээ шаардлагыг тоон утгаар гаргаж ирсэн байдаг. Тэгэхээр тухайн тоон утгаар гаргаж ирснээрээ эргүүлээд та бүгдийн одоо хэллэгээр ярих юм бол нөө тэжээгдэх болон тэжээлгүүлэхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээг ерөнхийдөө тодорхой хугацаанд бол тодорхойлж тавьсан байдаг. За тэгээд эргүүлээд Канадад яадаг вэ гэвэл амьдралын даатгалыг сайн дураар төлж байгаа тохиолдолд татварын хөнгөлөлт чөлөөт айгүй сайн эзэлдэг учраас эцэг их асран хамгаалагч нь гэр бүлийн багц буюу одоо family package гэдэг пакэж нь одоо сар болгон манайх бол жишээ нь $2 төлдөг байсан. Тэгэхээр тухайн сар болгон гинэ өдөр болгон $2 хүүхдийн 75 центийг бид нэр амьдралын даатгалын багцад төлдөг байсан ба. Тэгэхээр амьдралын даатгалын багц гэдгээр бид нар юу шийддэг вэ гэвэл хэрэг эцэг их хоёр ингээд салд сарнсан тохиолдолд аав нь юм уу альсэл ээж нөгөө амьдралын багцыг төлөх одоо премиум багцынхаа төлөх төр суурь хураамжийг төлөхөө болж байгаа тохиолдол гэж байгаа. Төлөхөө болж байгаа тохиолдолд их хоёр хүүхдийн хамтаар тэр багцыг үргэлжлүүлэн одоо аавыг хасаад гэр бүлийн багц гэдгийг дахин шинжилж гэрээгээ шинжилж хийснээрээ хүүхдийн өдөр тутмын буюу одоо жил 2 жил 3 жил буюу одоо өдөр тутмын хэрэгцээ шаардлагыг хангах хэмжээний одоо хүүгийн урамшуудад буюу одоо тийм мөнгөн дүнгууд орж ирдэг байгаа даа. За тэгээ бас энийг бид нар бас өөрөөр яаж шийдэж олддог юм бэ гэвэл mutual funding гэдэг одоо манайд болохоор дундын сан гэдэг нэр томьёонууд одоо сүүлийн жилүүд нэлээд түгээмэл орж ирж байгаа. Тэгэхээр дундын сангаар яаж шийддэг юм бэ гэхээр бид нэр илүү хөрөнгөний зах зээл дээрээс бий болж байгаа үр шимээр бид нэр хүүхдийг сар болгон яг хадгаламжийн хүү авж байгаатай адилаар хүү авч болдог, урамшуулал авч болдог, аль эсвэл бүр сам гэж байгаа юм л да. Одоо хэмжээний мөнгийг жилийн эцээр
хүүхдийн дансан төвлөрүүлж болдог байгаа. Тэгэхээр одоо хамгийн түгээмэл жишээнүүд гэх юм бол ерөөсөө дундын сан болон амьдралын даатгалаар бид нэр гэр бүл салалт болж байгаа тохиолдолд одоо Канада улсад одоо илүү шийдэж өгдөг байгаа. Гэхдээ мэдээж санхүүгийн зууршлагч байгууллагууд нэлээд олон байдаг. Тэгэхээр санхүүгийн зууршлагч байгууллага болгоноос гарч байгаа бүтээгдэхүүнээс нь хамааруулаад эргүүлээд нөгөө нэг тэр шаардлагыг бий болгож байгаа буюу хүүхдийн ашиг сонирхолд нийцсэн тэр бүх тооцооллыг нарийн сайн чанд хийсний үндсэн дээрээс тэр гэрээнүүдийг дахин шинжилж хүүхдийн хэрэгцээг одоо богино болон урт хугацаанд ингээд хамгаалж болдог байгаа. За тэгээд дахиад одоо хунан гишүүний ярьжсэн тэр 700 өмнөх жилд бол 790 одоо гомдол ирсэнс 21 буюу одоо нийт гомдлоос 3% нь яг хүүхдтэй холбоотой байсан байх нь. Тэгээд энэ жилд одоо 6 сар өнгөрөө 7 сар өнгөрч байхад 700 гомдлоос 12 гэдэг бол өөрөө бас дахиад эргүүлээд 1-2% гомдол саналыг бол хүүхдтэй холбоотойгоор гарч ирж байгаа юм байна гэж би харлаа. Тэгэхээр энэ дээр бас нэг зүйлийг би бас та бүгдээс асуухад хуульч та бүхэн одоо эрх зүйгээр сурсан та бүхэн бол эдгээр бүх залтуудыг маш сайхан сайн ойлгодог, өөрийн бол эзэмшүүлсэн байдгийн байна. Гэтэл бид нөгөө одоо эдийн засгийн ухаанаар бид нэр сурдаг. Бид хэд одоо үнэхээр миний хувьд бол одоо шинэ тутам байгаад байна л да. Энэ бүх хуулийн залтуудыг би мэдэхгүй. Гэтэл би яг одоо нийт амжиргаагаа одоо Монгол улсын иргэдийн одоо төчнээ хэдэн хувьд би бол харьцангуй одоо боловсрол өндөртэй гэж орох боловч эдгээр зүйлийг мэдхгүйгээсээ болоод зарим нэг тохиолдолд би алдсан тохиолдол байгаад байна л да. Алдах яг мдэггүйгээсээ боломжтой алдсан. Тэгэхээр хэдий чинээ мэдлэгжүүлж боловсруулж түгээж одоо transparency-г нэмэгдүүлэхийн хэрээр магадгүй энэ 1-3% гэдэг хувь маань илүү их нэмэгдэж орж ирэх болоо гэж би бас одоо харж байна. Тэгэхээр дээрээс нь бас дахиад хүүхдийн мөнгөний талаар та би одоо бүх сонсон юмнуудаа амжилж ярих гэдэг нэлээд хурдтай яриад байна л да. Хүүхдийн мөнгийг өрхийн орлого тооцдог. Тэрэн дээр бол одоо би бүр айгүй хатуу зогсмоор өрхийн орлого тооцож байгаа учраас орлогоос бид нэр зардлыг гаргадаг. Зардал болохоор бид нэр зээлийн төлөвлөлт болон бусад одоо хэрэгтэй шаардлагатай байгаа зарцуулалтуудыг хийж гүйцэтгэдэг байгаа. Тэгэхээр хүүхдийг асран хамгаалж байгаа одоо эцэг эхийн одоо аль нэгэн дээр нь хүүхдийн мөнгө орж ирж байгаа тохиолдолд тухайн өрхийн өөрийнх нь санхүүгийн зохицуултаас нь хамааруулаад хүүхдийн 100 мянган төгрөгийг хадгалахгүй альсад өөр төлбөр төлөх үү гэдэг шийдвэрийг бол одоо яг асран хамгаалагч бол гаргах нь зүйтэй юм болов уу гэж би бас хувьдаа бодож байна. За тэгээд дараагийнх нь болохоор хамгийн чухал зүйл нь Канадад гэр бүл салж байхад нэг номерт биднээс хүсдэг юм нь юу байдаг вэ гэхлээр ерөөсөө л тооцооллыг маш сайн хийж өгөө. Танаа хүүхэд одоо high school хүртлээр суртлаа яг ямар хэмжээний зардлууд гаргахын, юуг чи хангахын, юу хичнээн хэмжээний төгрөгийн зардал гаргахын тэрийг одоо та нар яаж зохицуулах юм. Хэрвээ та нарт амьдралын даатгалын багц байхгүй бол хэрвээ танаа хүүхдэд дундын сангийн одоо хөрөнгө байхгүй бол дундын сан байхгүй бол хүүхдэд зориулсан дундын сан байхгүй байх юм бол энийг яаж шийдэх ёстой вэ? Та эхнээс нь одоо дундын сангийн премиума төл эцэг нь ингэж төлнө. Эцэг нь хэрвээ төлөөгүй тохиолдолд эцгийн орлогын дансыг одоо битүүмжлэх хүртэл одоо арга хэмжээнүүд авдаг. Яг кредит төлбөртэй яг адилхан. За дараагийнх нь болохоор хүүхдэд ээлтэй таатай орчныг бий болгохтой холбоотойгоор явцын дунд хоёр хүүхдээ эцэг нь аваад ч юм уу их нь аваад нүүгээд байраад хамруулж байгаа тохиолдолд нөгөө одоо салцсан байгаа нөхөр маань одоо эхнэр нь эцэг нь яг ямар хариуцлага өөрөхөө гэдэг асуудлуудыг хүртэл нөгөө шүүхээр орохоос өмнө бүр ингээд нэлээд сайн тохироод ингээд бүр детальны тохирсон байдаг болохоор асуудлууд харилцангуй бага гардаг. За тэгэхдээ Канада улсад гэсэн хариуцлага ухамсарлаагүй асар олон эцэг эхчүүд байдаг. Тэгэхээр тэр бүгдийг шийддэг одоо механизм нь бас бүр нарийнда одоо юу ч мэдэхгүй хүмүүс нь юу хийдгийг би бас амтгүй байна. Ямар ч байсан бидний хувьд бол харьцангуй мэдээллийг ингээд сайн өгч исэн. Дээрээс нь эргүүлээд бидний өөрсдийнх нь нөгөө суурь ойлголт нь та уншиж судалгаас хамааруулаад хариуцлага ухамсарласан байдаг болохоор одоо амьдралын даатгалын багцын суурь хураамжийг бол төлдөг. Одоо жишээ нь тэднийх чинь хөдөлмөрийн чандараа алдах буюу нас барсан тохиолдолд хичнээн хэмжээний төгрөгийг одоо үлдэж байгаа хоёр хүүхдэд гаргаж өгөх юу үлдэхийг хүртэл амьдралын даатгалаар зохицуулалтыг хийчихсэн их том гэрээ байдаг болохоор өвдөж явж болдог учраас энэ маань айгүй одоо тийм тохиомжтой механизм бол ялчгүй Канадад энэ хэрэгждэг. Тэгээд mutual fund буюу дундын сан дээр та бүхэн бас асуух тодруулах юмнууд байвал бас асууж болно.
дундын сан нь яадаг вэ гэхээр би одоо баасан жаргалын ээж байлаа гэхэд баасан жаргал дээр би дундын сан үүсгээд дундын сангийн одоо суур хураамжуудыг би бол тасралтгүй төлнө. Аав нь бас төлнө. Тэгээд хин нэг нь хөдөлмөрийн чадраа алдаад ундраа төлбөр төлөх чадваргүй айлсад аав нь төлбөр төлөх ингээд чадваргүй болсон тохиолдолд энэ хүнийг яадаг вэ гэхээр ирээдүйд би болох гэж байгаа ундраа гэдэг хүний бас дахиад нэг амьдралын даатгал байдаг байхгүй юу? Одоо тусдаа сангуудтай гэсэн. Тэгэхээр тэд нэрийг бүгднийг хуримтлуулад баасан жаргалыг хохирлохгүй болгох эдийн засгийн эрсдэлд оруулахгүй тул эдийн засгийн баталгаа бий болгох зорилгоор тэр бүх хөрөнгүүдийг төвлөрүүлээд эргүүлээд энэ хүнд нь 21 нас хүрмэгцэн гаргаж өгч болдог. 21 нас хүрсэн хэрнээ тэрийг би эдлэхгүй өргөжлүүлээд явмаар байна гэх юм бол тухайн хүний асуудал болоод тэрийг харин дахиад чинээр 21 хүрмэгцээ шинэ багц болгоод ундраа ээж нь төлнө, аав нь төлнө, баасан жаргал өөрөө бас төлөөд өргөжлүүлэн явах бүрэн боломжтой байдаг байгаа. Тэгээ багцын хувьд болохоор Монголд одоо амьдралын даатгал бол 500-аас дээш царын хураамжтай байгаа. Ганц газар хийж байгаа. Гадны одоо олон улсад Канадад яадаг вэ гэвэл хүүхд 75 цент, том хүн $2 байдаг өдрийн. Тэгэхээр энэ маань одоо нөгөө ханшийн хувьд ч гэдэг юм уу одоо эргүүлээд олж байгаа орлоготойгоо харьцуулаад байгаа төлөх төлбөр хураамжийн хувьд бол харилцан адилгүй байгаа. Тэгэхээр манайх одоо цаашдаа бас энийг хөгжүүлэх бүрэн боломжтой болох болоо гэж бодож байна. Баярлалаа. За баярлалаа. Яалчгүй биднэрт нэг юм дахиад цаашид одоо энэ хүүхдийн эрхийг хамгаалахад хүүхдийн ялангуяа энэ өмчлөх хэрэгтэй амжиргааг хангахтай холбоотой эдийн засгийн өөр механизмуудыг бас бид нар магадгүй бодож олох өөр шинэ механизмуудыг нэвтрүүлэх зайлшгүй бас яг шаардлага байна гэж би бас сая таны ярианаас бол ойлголаа. За болор сайхан эрх зүйчээс асууя. Одоо ингээд та сая бидний ерөнхий ингэж ярьсан яриа ерөнхий энэ кейсүүдийг бол сонслоо. Ер нь цаашид бид нар үндэсний хууль тогтоомжиндоо ер нь ямар өөрчлөлт юуны түрүүнд зайлшгүй хийх шаардлагатай гэж та үзэж ямар дүгнэлт гаргаж байна вэ гэдэг талаар би бас танаас. Зочдын ярианаас хувийн байр суурь илэрхийлэхэд өмчийг өргөн хүрээгээр харах хүүхдийн өмчлөх эрхийг явцруулж зохицуулах нь бол учир дутагдaltaй гэдгийг бол нэгдүгээрт онцлмоор байна. Хэрвээ өмчлөх эрхийг бид өргөнөөр харна гэвэл юу гэж харах вэ гэхээр одоо хүчин төгөлөг мөрдөж байгаа хууль тогтоомждох ирээдүйн өв сангаас эхлээд хууль боловсруулагч нарын зүгээс бэлдэж байгаа үндэсний баялагын сан эсвэл үндэсний хөрөнгө оруулалтын сан ч гэдэг юм уу тэр сангууд шинээр бий болоход хүртэл тэнцэнээс өмчлөх тухай ойлголт. За тэгээ бүр доошлох юм бол яг бидний ярианд дурддаггүй боловч хүүхдийн эрхийн тухай хуулийн 8 дугаар зүйл нийгмийн амьдралд оролцохтой холбоотой зохицуулалтын дунд хүүхэд өмчлөх эрхтэй гэдгийг баталгаажуулахдаа бүр нөгөө зохиогч эрх оюуны өмчийн асуудлыг хүндсэн байдаг. Тэгэхээр хэрвээ та бүхэн одоо юу номын дэлгүүр ороод хүүхэд бичсэн ном байвал энэ номын зохиогч нь ээж аав дээр байгаа юу тий эсвэл хүүхэд дээр байгаа юу? Хэрвээ хүүхэд дээр байгаа бол хүүхэд тэр номыг борлуулад олж байгаа орлого нь ээж аав шууд захин зарцуулж байгаа эсвэл хүүхдийн эсвэл ямар нэгэн дансанд өгдөж байгаа юу гэдгээс хүртэл маш өргөн үрээгээр харах шаардлага гарна. За хөдөлмөр нийгэм хамгааллын яамны зүгээс бол энэ хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг үнэлээд холбогдох хуулийн зүй залтуудыг өөрчлүүлэхээр ажиллаж байгаа. Энэ дээр бол үндсэндээ яг манай өнөөгийн нийгэм эдийн засгийн улс төрийн нөхцөл байдлаас хамаарат гол төлөв хүүхд хамгааллын тогтолцоог сайжруулах асуудлыг илүү онцолж байгаа чиг байна. Тэгэхээр энэний цаана бол хүүхдийн өмчлөх эрхтэй холбоотой асуудал бол яг өргөн утгаараа бол хүүхдийн оролцоотой холбоотой. Хүүхд өөрийнхөө өмчийг шаардах, хүүхд өөрийнхөө өмчийн талаар шийдвэр гаргах, хүүхд өөрийнхөө өмчтэй холбоотой ямар нэгэн байр суурь илэрхийлэх, үзэл бодлого хуваалцах гэхлээр энэ маань хүүхдийн оролцоотой холбоотой болно. Тэгэхээр яг хүүхдийн хамгаалалтай холбоотой зүйл дээр зүйл залтаа өөрчлөхөөр зорж байгаа маань бол өөрөө төрийн зүгээс бол одоо хүүхдийн хөгжил оролцоо тал дээр бол бүрэн дүр анхаарч чадахгүй байгаагийн илрэл. Үүнийг нь бол тэнцвүүлж хүүхдийн оролцоог илүү баталгаажуулах тал руу анхаарах хэрэгтэй гэсэн. Ундраг багшийн яриандаас бол яг иргэн бол заавал бүгдээрээ хуулийг мэдэх шаардлагагүй. Яг эрх зүйн соёлын хувьд бол үнэхээр шаардлагатай нийгмийн харилцаа үүссэн байх юм бол та өмгөөлөгчдөөс мэргэжсэн туршлагаар нь тэр өөрийнхөө алдаа дутагдал гарах гэдэг зүйлийг лавлаа тодруулаад асуугаа явуучих бүрэн боломжтой. Үүний нэг айдал бол яг өмчөөр мэргэших, өмчийн харилцаан дээр гэр бүлийн эрх зүй дотроо гэр бүл салахаар мэргэшиж байгаа бол бүр цаашаа өмчөөр мэргэших, зохиогчийн эрхээр дагнасан, оюуны өмчөөр мэргэшсэн. За тэгээ хүүхдийн өмчийг баталгаажуулах чиглэлээр мэргэшсэн өмгөөлөгч нар байх юм бол илүү том
салбар болно. Энэ маань зөвхөн манай төдийгүй нэг өгүүлэхэд бол бид нар маш том 2 пират улсын голд байдаг. Тэгэхээр энэ маань өөрөө юу яригдж байгаа юм гэвэл хүүхдүүдийгөө томчуудын оюуны зохиогчийн ирэхэд хүртэл аюул заналт хийлж идэг учраас өмгөөлөгчдийн хувьд бол мэрэгших маш том салбар байгаа. Тэгэхээр хууль тогтоомжийг өөрчлөхийн зэрэгцээгээр өмгөөлөгчдийн зүгээс яг энэ эрх зүйн соёлыг бэхжүүлэх үүднээс бас ажил мэргэжлэрээ хувь нэмрээ оруулж болно гэж харж байна. За баярлалаа. Батбаатар өмгөөлөгчөөс ганцхан зүйлийг танаас тодруулах. Ер нь бид нар энэ сүүлийн үед одоо гэр бүл цуцлалтын хэрэг нэмэгдэж чинь ч гэдэг юм ингээд ийм тоо статистикууд бол би нэлээд харсан. Зүгээр хичнээн одоо төрлийн хичнээн одоо гэр бүл цуцлалтыг шийдсэн юм бэ гэдэг ийм ерөнхий статистикууд байгаад байдаг. Тэгсэн хэрнээ тухайн гэр бүл цуцлалтын асуудлыг шийдэхэд хичнээн хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн. Хичнээн одоо төрөний өмч хөрөнгийн дундын хөрөнгийн асуудал шийдэгдсэн. Магадгүй 2 хүүхдээ 3 хүүхэдтэй бол тухайн тэр 2 3 хүүхдэд хичнээн эд хөрөнгөд ногдоод байгаа юм. Тэрийг хэн яаж хамгаалахаар одоо зохицуулж одоо шүүхийн шийдвэр гарч байгаа юм бэ гэдэг энэ төрлийн статистик би ерөөсөө олж харахгүй байна л да. Тэгэхээр энэ төрлийн статистикуудыг бид нар одоо манай иргэний хэрэг шүүхэд хянаа шийдвэрлэхийн процессын явцад гаргаж байгаа статистикэд энэ төрлийн статистик ер нь гарч ийн үү, гарахгүй байна уу? Энийг ер нь яаж цаашид сайжруулах шаардлагатай гэж үзэж байна. Бид нар мэдээж тоо статистик мэдээлэлтэй бэж цаашид энэ нэг механизмын тухай бас мэдээж ярих зайлшгүй шаардлагатай мэдээлэл болоод байна л да. За тэгэхээр ерөнхийдөө шүүхийн ерөнхий зөвлөлөөс жил болгоны тайлан гаргадаг. За энэ тайлан бол нийтэд нээлттэй байгаад идэг сүүлийн 10 жилийн тайлан байна. За тэгэхээр ерөнхий тайлан гардаг. Яг баасан зорилгыг чиглэж байгаа. Өөрөөр хэл 2019 онд одоо юу гэдэг 4449 гэрэл цуцлагдсан байна. 21 он 20 онд 4732 гэрэл цуцлагдсан байна гэдэг. За энэ болгоны ард хүүхэд байгаа юм бол хүүхэд байгаа. Гэхдээ энэ өөрөө гэрлийн эрх зүйн маргаан гэдэг дээр нийт тоо яваад өгчдөг. За энийг бид нэр хувьчлаад аваад үзэх юм бол юу гэдэг хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой маргаан өөрөөр бол 1000-аас 1100. За хүүхдийн эцэг их тогтоогтой холбоотой маргаан 400-аас 500. Эцэг их байх эрхийг хасах хязгаарлалтай холбоотой гэхээр жил дунджаар 20-оос 30 орчим ч гэдэг юм уу тийм ээ. Үлдсэн 2700-800 орчим нь гэрэл цуцлалтай холбоотой маргаан байгаад байдаг. За яг эндээс яг гэр бүлийн тухайн хүүхдийн нийт хэдэн хүүхдийн эрх ашиг сонирхол хөндөгдөж байна гэдгийг тодорхойлоход хэцүү. Яг энэ тохиолдолд. За яг энэ нэгдсэн тайлангаас ингээд аваад үзэх юм бол бид нар юу гэдэг энэ сүүлийн 5 жилийн дунджаас аваад үзэх юм бол хамгийн багадаа гэрэл цуцлалт маань үргэлж нэг ойролцоогоор 4000 гаруй байгаад байна. Гэрэлтийн бүртгэл 20000 байгаад байна. Статистик тоон баримт нь энэ өөрөө ерөнхий тоон баримт байгаад байдаг. За гэтэл магадгүй нэг гэр бүлийг 2 хүүхэдтэй 3 хүүхэдтэй гэдгээр аваад үзэх юм бол дөнгөж юу гэдэг 19-20 оныхоо тоон үзүүлэлтийг бид нар аваад үзэх юм бол 5 жилийн байдлаар 50,000 орчим хүүхдийн эрх ашиг сонирхол хөндөгдөж байна уу? Хөндөгдөд байх шүү. Яг энэ байдлаар. Гэхдээ яг энэ чэнэс юу гэдэг яг энэ саяны хүүхдийн тэтгэлэг тогтоохтой асрамж тогтоохтой хүүхдийн эцэг их байхыг хасахтай хязгаарлалтай холбоотой тоон үзүүлэлт гаргаж байгаа бол гэрэл цуцлах тоон үзүүлэлтэд тусна задлаад энэ гэрэл цуцлах тоон үзүүлэлтэн дээр за иргэн үеийн 125-аас 133-ыг гурав дахь заалтын дагуу шийдэж байгаа хэрэгэн тоон үзүүлэлт энэ байна. Иргэн үеийн одоо хамтран амьдралтай холбоотойгоо 118-аас 119-108-аар шийдэж байгаа тоон үзүүлэлт нь тэд байна. Иймэрхүү тоон үзүүлэлтийн статистикийг шүүхийн ерөнхий зөвлөлөөс иймэрхүү байдлаар гаргах юм бол дараагийн статистик нь арай өөр байдлаар дэлгэрүүлээд тийм ээ эндээс нийт хэдэн төгрөгийн хөрөнгө байх юм байна ийм байх боломжтой юм байна гэдгээр бол гаргаж ирэх боломжтой. Одоогоор юу гэдэг яг энэ байдлаар хэдийн хэмжээний төрөнгийн маргаан шийдвэрлэж байна гэдэг ийм маргааныг гаргаж ирэх хөрөнгөний асуудлыг бол хөрөнгөний үнэлгээгээр нь ингэж тооцоо гаргаж ирэх ямар ч боломжгүй. Ингийн тул харин гэр бүл цуцлалтай холбоотойгоор нийт 120 эд хөрөнгөтэй холбоотой маргаан шийдвэрлэгдсэн тохиолдол хэд байгаад байна? Хамтран амьдрагчдын эд хөрөнгөтэй холбоотой маргаан шийдвэрлэгдсэн тохиолдол хэд байгаад байна те? Ийм тоон үзүүлэлт гаргах юм бол дараагийн тоон үзүүлэлт гаргах ирэх боломжтой гэж хараад байгаа. За түрүү ундрага багшийн хэлснээр ер нь энэ өмчөд юг хамруулж авч үзэж байна гэхээр ер нь хуульч нарын хувьд ихээс илүү ерхий байдлаар энгийн иргэдийн хувьд бол за материалыг бол материалыг бус эд хөрөнгө гэдэг байдлаар бид нэр тодорхойлж байгаа. Материалыг гэдэг эд хөрөнгө дээр энгийн за иргэдэд энгийн үгээр тайлбарлаад үзэх юм бол хүний нүдэнд үзэгдэж гарт баригдж байгаа
эдийн засгийн харилцаанд оролцож байгаа хөдлөх болон үйл хөдлөлийн төрөнгүүд материалын төрөнгөнд хамааруулж явж байгаа. За харин материалын бусын төрөнг буюу эдийн бус баялаг гэдэг үзэсгэлэр тухайн хүний нэр төр алдруунд ажил хэргийн хөрвөл нөгөө нэг зохиогчийн эрхтэй хамааралтай оюуны эмчлийн зүйлсүүд бол энд бол шууд хамаарна гэдэг би бас хэлмээр байна. За түрүү ундрага багшийн ярианаас нэг гарсан зүйл нь тэр хүүхдийн сургалтын зардал, эмчилгээний зардлыг оруулаад шийддэг. Нэг бүрчлэн маш сайн тооцоо гаргадаг гэж хэлсэн. За шүүхийн практик дээр бол энэ нөхцөл бол Монгол дээр бол маш хэцүү. Өөрөөр хэлбэл ердөөсөө шүүхийн практик дээр хүүхдийн асрамжийг авсан тал нь хүүхдийн юугаар тэтгэлгийн асуудлаа шийдүүлдэг. Тэтгэлгийн хэмжээ ямар бага вэ гэдгийг бид нар бүгдээрээ мэднэ. Амжиргааны баталгаач тоо түвшингийн 50%-аар 0.11, 11-ээс 16 суралцж яваад 100% гээд хамгийн дээдл нь Улаанбаатар бүс нутагт нь 238,750. Гэтэл тэр сургалтын зардал юм уу эмчилгээний зардлыг тухайн хүүхдийн асрамжийн асуудлыг авсан тухайд лээж нь авсан байгаа тохиолдолд шүүхээр нэхэмжлэл тухайн гэрэл цуслуулгатай холбоотойгоор нэхэмжлийн шаардлага гаргахад урьдчилаад наад асуудлаа төлцсөн байж та нар 50%-ийг нь авнаа. Урьдчилаад хүүхэд өвдсөн байх юм. Ийм асуудал яригдах гэдэг. Тэгэхээр энэ асуудал бол юу гэдэг нь яг хүүхдийг сургууль орсны дараа эхний жилийн төлбөр төлөөд юм уу 50% төлчөөд үлдэгдлийн ахиж шүүхэд нэхэмжлэл гарах байдлаар нэг бол хүүхэд өвдсөний дараа нөгөө үнэхээр эмчилгээ шаардлагатай жил болгон эмчилгээ шаарддаг эмчин гэд нэхэмжилсэн ч гэсэн урьдчилаад төсний дараа ахаад нөгөө нэг үлдэгдэл 50% гаргуулахаар ийм байдлаар асуудал шийдэгдээд байдаг. Шүүхийн практик дээр ийм асуудал байгаа шүү. Бид нар урьдчилаад гэрэл цуцлалтаа урьдчилаад юу гэдэг хүүхдийн сургалтын зардал гэдэг юм эмчилгээний зардлыг гаргуулах боломжтой шүүхийн практик дээр хомс байдаг. За мөн бас нэг хөндөгдөд байдаг асуудал нь үнэхээр миний хүүхд гээд хүүхдийн асрамжийн асуудалтай холбоотойгоор хүүхдэд ногдох хэд хөрөнгийг авчиж байгаа. Хоёр хүүхдэд ногдох 50 сая төгрөгийг авчиж байгаа. Өөртөө ногдох 25 сая төгрөгийг авчиж байгаа. Гисэн атлаа 3 жилийн дараа 4 жилийн дараа нөгөө нэг ид хөрөнгө нь байдаггүй. Байранд ч амьдрдаггүй, хашаа басанд ч амьдрдаггүй, нөгөө ид хөрөнгөний бизнес хийх гээд зээл аваад нөгөө авсан ид хөрөнгөө банкны барьцаанд тавиад алдчихж байгаа тохиолдол зөндөө байдаг. Энэ дээр хинч нөхөж дуурдаггүй. Энэ дээр хинч нөхөд дуурдаггүй гэхээр нөгөө аав маань хүүхдээ алдсан байгаа тохиолдолд буцаагаад хүүхдийн асрамжийг буцаагаад ид хөрөнгөний маргааныг нэхэх боломж нь хуулиар нээлттэй гэвэл нээлттэй байгаад идэг энийг мэддэггүй учраас дуурдаггүй гэсэн. За хоёрдугаар хүүхдийн асрамжийн асуудлыг ээж дээр шийдэд өгөнгүүт л нөгөө ээж хүүхдээ харахгүйгээр өвөө эмээд нь хүчдэг. За нөгөө ааваас хүүхдийн асрамжийн мөнгө авдаг. За мөн хүүхдийн халамжийн мөнгө нөгөө 100 мянгаыг аваад идэг. Тэгсэн мөртлөө хүүхдийг буцаагаад аавд нь юм уу өвөө эмээд нь өгсөн. Ингээ 3 4 5 жил болцдог. Ийм асуудлууд бас нэлээдгүй байгаа. Эдгээр бид нар бас анхаарах шаардлагатай энийг буцаагаад тухайн ээжээс яг хүүхдэд ногдсон мөнгийг буцаагаад гаргуулах эрх зүйн зохицуулах боломж нь байгаа шүү дээ бас хэлмээр байна. За баярлалаа Батбаяр өнгөл. За ингээ хамгийн сүүлийн төгсгөлийн үгийг хунан гишүүнд бидний одоо өнөөдрийн үйл ажиллагааг нэгдүгээр дүгнээ, хоёрдугаар хуульчдын оролцоо энэ хүүхдийн өмчлөг эрхийг хамгаалахад ямар байх ёстой вэ гэж та үзэж байна. Хуульчдын оролцоог та одоо бодит оролцоод бас би таныг одоо бусад хуульчтай уриалаач гэж хүсэж байна. Ингээд танд манай өнөөдрийн хилцүүлгийг хааж өгнө үү гэж хүсье. Тэгвэл цаг хэтэрчлээ гэж яг. За цаг нэлээд явцсан байна. Цаг жоох үлдсэн байна. Тэгээд яг үнэхээр нэг зүйлийг бол би бас онцгойлон тэмдэглэмээр нь тэгээд хүүхдийн дээд эрх ашиг гэдэг бол ямар ч нэг тавигдах ёстой. Тийм учраас энэ дээр бол хуульчид ялангуяа одоо манай энэ нөгөө пробоно хуульчид бол онцгойлон анхаарч тэгээд тэр хууль заасан тэр нөөц боломжуудыг ер нь бол тултал нь явах ийм одоо боломж байдаг бол тэхийг бол хүсэж байна. Тэгээ мэдээж зэрэг энэ яг энэ хүүхдийн өмчлөг эрхийн асуудал бол бас анхаарлын төвд байх ёстой. Энэ чиглэлээр бас нэг судалгаа хийгээсэй гэж хүсэж байна. Бидний одоо ажигласнаар бол үнэхээр зарим тохиолдолд бол алба хаагчид яг нөгөө нэг хүүхдийн дээд эрх ашигын талаарх, хүүхдийн язгуур эрхийн талаарх бас мэдээлэл дутмаг байдаг юм байна гэдэг ийм одоо бас дүгнэлт хийхэд үргээд байгаа. За ирж байгаа кейсүүдийг харахад бол тийм байгаа. Тэгэхээр энэ чиглэлээр бол бид нар бас дээшлүүлэх мэдлэг дээшлүүлэх соён гэрэл ажлыг бол хийх ёстой юм байна. Энэ дээр бас хуульчид маань оролцоороо. Тэр олон улсын нөгөө хүний эрхийн буюу одоо энэ хүүхдийн эрхийн конвенц энэ тайлбар эдрийг бол маш сайн судалж эндээс бол гаргалгаа бол байдаг. Тэгэхээр тэр гаргалгааг бол бас ашиглахад бас бүрэн нөөцөө одоо
дайчилж ажиллахыг бас хүсмээр байна. Тэгээд одоо энэ хүүхэд гэдэг бол өөрөө нөгөө эрх зүйн хувьд нөгөө хязгаарлагдмал, чадамжийн хувьд бол хязгаарлагдмал байдаг. За тийм учраас энэ дээр бол бид нэр онцгой анхаарах хэрэгтэй. Тэгээд энэ хүүхдийн өмнөөс одоо ажиллаж байгаа эсвэл хүүхдийн эрхийн чиглэлээр ажиллаж байгаа бол тэр одоо хүчин зүйлийг бас бодолцож өөрийн үйл ажиллагаа бас ажилдаа одоо хүч нөөц хөрөнгөө одоо бас зарцуулахыг бол хүсэж байна. Зүгээр яг энэ түрүүний энэ мөнгөнд итгэмжтэй холбоотой энэ асуудлыг бол яхаарахгүй энэ бид нар энэ хүүхдийн өмч мөн үгүй юу гэдэг асуудал. Дээрээс нь энэ 20 мянган энэ асуудлыг ер нь бид нар дахиж бас нэг эргэж хармаар юм байна. Тэгэхээр болоод өөрийн хүрээндээ энийг бас үзмээр байгаа. Энэ одоо яг өмчтөн байх юм уу? Эсвэл одоо хүүхд хоригдлол үүсгэж болох юм уу, болохгүй юм уу? Зүгээр амьдралыг ингээд нэг дэмжих зорилгоор байгаад гэх юм уу? Эсвэл энэ үзүүлэлт байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ маань бол одоо яг зориулт нь үнэхээр одоо муу юм уу? Тэр үр дүнгээ бидний хүсэж байгаа одоо зориулт одоо биелүүлж чадж гэнэ үгүй гэдэг хэдүүлээ ер нь эргэж хармаар юм байна. Харах хэрэгтэй юм байна. Тэр 20 мянга бол одоо ингээд харахад бол зүгээр хүүхдүүд бол ялангуяа 15 16 настай хүүхдүүд өөрсдөө зарцуулах тэр эрхийг өгчмөр байгаа байхгүй. Тэгэхээр нэг энэ юуг тогтолцоог энэ халамжийн энэ нэг тогтолцоог ер нь бол нэг эргэж хараад нэр том юм дээр бас нэг хүүхдийн өмч ер нь бол байх ёстой гэдгийг бол бид хүлээмжшүүлж байгаа. Одоо оюуны өмчийн асуудал ярьж байгаа. Түрүүн болор сайхны ярьсан ярианд бол гарсан тийм үү. Бүтээл төрөвдөг. Тэр бол тэр хүүхдийн оюуны өмч байгаа байхгүй. Тэгээд тэрний захиран зарцуулалтын асуудлыг яах ёстой юм гэдэг. Томчууд бид нэр хяналт тавих ёстой. Одоогоор яг хуу 100 мянга болсон бол харьцангуй гайгүй болцсон. Тэгээд тэр тусмаа бол хяналтыг бол зайлшгүй одоо тавихыг бол сайжруулах ийм шаардлага байгаа гэдгийг хэлмээр байгаа. Тэгэхээр энэ дээр бол хяналтыг хөлжид бүгдээрээ хамтдаа тавья. Энийг бол өнднийхээ хажуугаар бол өнгөрүүлж болохгүй. Тийм учраас энэ дээр бас сэтгэл гаргаарай. Тэгээд болохгүй байгаа зүйлийг бол тухай бүр нь хэлж засаж залруулах энэ саналыг бол тогтмол үргэлж гаргаж явах. Комиссийн зүгээс бол бид нэр жил болгон одоо ер нь хүний эрхийн индексийг гаргая гэж одоо төлөвлөж ажиллаж байгаа. За энэ дээр статистик үндэсний хороотой хамтраад мөн одоо хүний эрхийн дэд комиссарын газраас биднэрт бас зөвлөмж эднийг чадах бэхжүүлэх сургалтыг явуулаад тэгээ энэ хүрээнд бол хүүхдийн эрхийн хэрэгжилтийг бас хэмжүүр үзүүлэлтүүд юу байх вэ гэдэг дээр та бүхэн маань бас саналаа нээлттэй хэлээрэй. Хүний эрхийн үндэсний комиссийн хувьд бол санал гаргах, зөвлөмж өргүүлэх ийм одоо боломжууд бол нээлттэй байдаг. Тэгэхээр биднэрт бас хандаараа хүний эрхийн үндэсний комисс үндэсний байгууллагатай хандаж энэ хүүхдийн эрхийг одоо баталгаатай эдлэх энэ нөхцөлийг бүрдүүлэхэд бас гар бие оролцоорой гэж хүсэх байна. Тэгээ түрүүн бас Баска хэлсэн яг энэ хүүхдийн бид нар бас ярьж байхад хүүхдийн эрхийн чиглэлээр хүүхдийн өмчлөлийн чиглэлээр бол бас тодорхой судалгаа ингээд нэг юу өдөр хийгдсэн бол бас байдаг юм байна. Тэгэхээр энийг бол бид нар хөгжүүлэх хэрэгтэй юм байна. Хүүхд ямар ч хэлсэн өмчлөх ёстой, өмчийн эзэн байх ёстой. Бас тэр тодорхой хэмжээнд захиран зарцуулах энэ одоо нөхцөл эрхцэн орчин бол бүрдүүлэх ёстой юм байна гэдэг ийм одоо зүйлийг хэлмээр байна. Тэгээ бүгдээрэнд маш их баярлалаа. Тэгээд амжилт хүсье. Тэгээд хавдрын хамгаалтын дэглэмээр барьцаагаарай. За баярлалаа. Өнөөдрийн маань хэлцүүлэг үүгээр өндөрлж байна. Энэ асуудлыг, энэ сэдвийг цаашид сонирхож байгаа судлах сонирхолтой, хамтран ажиллах сонирхолтой хуульчид байвал тухайлаад энэ хүүхдийн эрхийн төлөө хуульчид групп дээр нэгдээд энэ одоо хүүхдийн өмчлөх эрхийн асуудлаар хамтдаа ингээд сонирхлын бүлэг үүсгээд энэ ажлыг цаашдын ажил хэрэг болгоод явах бүрэн болцоо биш үү? Эрхэм хуульчтай зөвхөн бүхний бодит оролцоо шаардлагатай хэрэгцээтэй байгаа гэдгээр өнөөдрийн хэлцүүлгийн өндөрлөө.